Яг ингээд рекординг хэлчихсэн. Өнөөдөр 6 сарын 8-ны орой болж байна. Тэгээд Монголд байгаа улсууд байгаа 6 сарын 9-ний өглөө болж байгаа. Тэгээд крипто буучин болоод мүлжүүртэй буулан гэхлүүлээд манай вебинар хийж гиснээс хойш 19 дахь вебинар болж байна. Тэгээд энэ удаагийн вебинараас ерөнхийдөө ямар зарлалууд хийх гэж байгаа гэхээр байна шүү дээ, тий. Вебинарыг нэгт болохоор үнэгүй нээлттэй болгож байгаа. Тэгээд нэг хэсэг хүмүүс жоохон инхээ ямар сүрчмаа баач олцсон бай гэж бодсон тахтаа нөгөө вебинард төлбөртэй, контентэнд төлбөртэй тэгээд тийм байсан даас нэг талаас өгүүлсэн төтөж байна. Нөгөө талаас төлбөртэй юм хийх, төлбөргүй юм хийх хоёрын нөгөө зааг нь барьцаагаа түүхтэй. Одоо чинь юу гэдэг хүмүүст мэдээлэл өгж байгаа юм чинь бас тэрэндээ мөнгө авчмаар байдаг. Гэхдээ бүх мэдээлэлээс үнэгүй ойлгох чадсан байгаа гэдэг. Тэгээд сүүлийн үед яг хуу 7-гийн ингээд арилжааны 5 өдөр тавууланд нь уулаасаа бид нэр хангалттай хэрэгтэй мэдээлэл оруулж байгаа учраас заавал нөгөө вебинар дээр новшоодох шаардлага надад бас байхгүй болчихлоо л доо. Тэгээд нөгөө талдаа бас хүмүүстээс үнэлэн хүргэх юмсан гэсэн бас сэтгэлгээ маань одоо ч гэсэн хэвэндээ байгаа. Тэгээд мүжигтэй бууланг ер нь бол одоо яг тогтвортой ингэж яг ажиллаулаад 7-гийн 5 өдөр яг төрөл бүрийн арилжааны хөлбөрүүд гаргаад маркетинг дагаад макро үйл явдлуудыг ерөнхийдөө ингээ хүмүүстэй хуваалцаад өөрийнхөө ерөнхийдөө ойлгож байгаа ойлголтыг тэгээд бусадаас өөрийнхөө дагдаг шинжилтнэрийн ингээд бодлыг бас хүмүүст хүргээд ерөнхийдөө айгаа бас хөр хэдэн сар бас явчихлаа. Тэгээд анх яагаад ингэж явахаар болсон тэгээд юу сурсан бэ гэхээр криптоыг ингээд арилжаад явж байхдаа ерөнхийдөө бол миний хувьд болохоор ингээд altkcoin судлаад одоо жижиг зоосноо судлаад яг нөгөө 10x хийх 100x хийх боломжийг олно гэдэг дээр би айгүй фокус хийдэг гэсэн баггүй. Тэгээд яг нөгөө хүн амьдрал угаасаа олон юм хийж байгаа заавал нэг юм дээр чинь фокус хийх хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтыг жишээ нь сонгоод явж байгаа хөрөнгө оруулалт дотроо дахиад олон зүйлүүд байдаг учраас дахиад тэрэн дотор фокус хийх хэрэгтэй. Яг нэг юм дээр ч болов яг дунджаас илүү байж иж нөгөө ямар ч ажил зүйр амжилттай байдаг. Тэгээд тэр утгаараа бол яг би өөрөө юун дээр илүү фокус хийгээд юун дээр илүү амжилттай болоё гэж бодож исэн байдаг. Заримсаа би altkcoin гэдэг зүйлийг ерөөсөө сайн ойлгоё. Энэ дээр би мундаг болъё. Тэгээд юу гэдэг 10 нугаар 20 нугаар зоолцыг одоо олж чаддаг болъё гэж нэг иймэрдүү амбиц байсан байгаа даа. Тэгээд яг хуу карьерийн туршид бол мэдээж миний хамгийн олон нугуулж исэн зоос бол Луна байсан. Луна дээр чинь би хэд нугуулж илаа 500 гаруй X жишээ нь хийж ирсэн гэх мэтлэн. Сүүлд бид нэр merge дээр бараг 300X хийх боломж байсан. Гэхдээ бага мөнгөөр орцсон байсан болохоор тэгээд янз бүр болоод ишт гарч магаад тэгээд сүүлд рүүгээ нөгөөт нь унаад future гэдэг зоос болоод тэгээд заваараад явж байгаа. Тэг ямар ч байсан altkcoin дээр ингээд ийм хөрх амжилттай байгаад тэгээ явж байгаа. Тэгээд нэг ингээд өөрөөсөө болон бусад одоо ингээд крипто сонирхдаг ингээд залуучуудын ингээд шинжилгээнд дээрээс дутууд үлмэг байгаа нэг зүйлийг би олж авсан. Тэрний юу гэхээр бид нар ерөөсөө биткойн хамгийн том asset буюу хамгийн анхны cryptocurrency өөрөө биткойн аахгүй. Тэгээд 2008 онд анх гарсан. Тэгээ хоёрт болохоор дараагийн том popular зоос болох одоо Ethereum гарч ирсэн. Ethereum-ээс өмнө гэхдээ өөр одоо биткойны протокол ингээ fork хийсэн зөндөө олон зооснууд угаасаа байсан. Тэгэхээр Ethereum байна хоёр дахь том үнэлгээтэй зоос болохоос биш хоёр дахь зоос биш. Тэгээд ингээд altkcoin судлаад явдаг хэрнээ яг зах зээл дээр байгаа хамгийн том зоос болох нөгөө биткойны хөдөлгөөнүүдийг бид сайн таамаглаж чадахгүй байсан байхгүй. Тэгээд on-chain шинжилгээ ер нь бол ингээд зах зээл дээр айгүй popular. Тэгээд крипто инфлюенсерүүд айгүй ярьдаг тийм төрлийн одоо судалгааны одоо арга хэлбэр одоо тактик гэх юм уу. Тэгээд on-chain шинжилгээ энэ төр айгүй хараад Glassnode энэ төр хэрэглээ, sentiment энэ төр ашиглаад яваадсан. Тэгээд тэгсэн ч гисэн яг биткойн хөдөлгөөнийг барьж чадахгүйсэн баг. Тэгээд тухайн дараад нь яг юг ойлгосон бэ гэхээр вау. Биткойн чинь крипто одоо юу гэдэг нь валютын хамгийн том asset. Тэгээд энэхүү одоо том asset мэтэ дэлхийд баяраар амьдарч явдаг олон хүмүүст хамгийн их танигдсан asset маань явж явж ер нь бол макро хөдөлгөөнүүд макро мэдээнүүд ер нь нэлээд нөлөөлт юм байна гэдгийг ер нь бол улам бүр айгу ухаарч хэлсэн байна. Яг тэгэхээр өнгөрсөн ингээд bull market ихсэн, bear market-ийн төгсгөл байсан те. Bear market ихсэн тэр цэгүүдийг харахад дандаа ингээд two bank-ийн шийдвэрүүдтэй холбоотой, two bank-ийн ингээд зах зээл дээр орж ирж ирсэн интервалцтай айгу холбоотой байсан байхгүй. Тэгээ 2020 оны жишээ нь 3 сарын уналтын дараа two bank яасан байна гэхээр emergency уулзалт хийгээд тэр уулзалтын дараа жишээ зах зээл дээр айгу хэмжээний мөнгө оруулж ирээд
тэгээд зах зээлийг ерөнхийдөө помп хийгээд эхэлсэн. Тэрний дараа ерөнхийдөө криптонууд маань өсөж эхэлсэн. Тэгэнгүүт мэдээж тэр өсөлтөн дээр бид нэгээд тоглолт хийгээд үргэлжлүүлээд угаасаа ингээд зах зээлтэй байсан учраас ингээд ашиг хийгээд явчихж байгаа. Гэхдээ нөгөө нэг бидний хийсэн ашиг маань цааталтаа нөгөө Америкийн төв банк бас тэрэн дээр айгүй чухал нөлөөтэй юм байна гэдгийг тэр үед дээрээс appreciate хийж ойлгохгүйсэн байна. Нэгсэндээ одоо ингээд банкнууд одоо сүнэн крипто бодоо олгон төв банкыг одоо биткойн орлон гэдэг юм. Тэгээ иймэрхүү балаа юм яриа яваад идэг байсан болохоос ш нөгөө нэг яг үнэндээ давхар ингээд уламжлалт зах зээлд байгаа энэ зүйл чи өөрөө нөгөө интерфейс гэдэг буюу холбогддог гэдэг ерөнхийдөө ойлгохгүйсэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг ер нь ойлгосныхаа дараа за макро ер нь судалдаг бол юм. Макро яаж бүр сүлтэй судлаад бодоолохгүй маркет ойлгодог бол гэдэг нэг юм амбицтайгаар ерөнхийдөө бол энэ юу гэдэг макро дагах юу мэн хийсэн. Аялал маань ерөнхийдөө хийсэн. Тэгээ дараад нь яг за хувьцаа coin ингээд бөөнд ингээд унжтын байж одоо ч ингээд унаад эхлэхээр угаасаа бүх asset-ууд маань бүгдээрээ юу байдаг гэхээр нөгөө correlation айгүй өндөртэй очдог. Correlation өндөртэй болно гэдэг нь юу гэсэн үг гэхээр айгүй өндөр уналттай тийм паниктай зарлалтай үед бүх asset-ууд маань хамтдаа бүх гэдэг ингээд унаад ороод идэг. Тэгээд крипто ч гэсэн ингээд бөөнд унсан. Тэгээд тэгэнгүүт чинь айгүй хэмжээний мөнгө алдангууд би энэ тохиолдол дээр юу хийсэн байсан бол одоо чинь миний хөрөнгө оруулалтын процесс маань яаж явж исэн бол би ингэж амар өндөр алдагттай байх байсан бэ гэдгийг бодож гисэн байна. Тэгэхээр хүн хизээч юу гэдгийг 100% яг ингээд ориглыг бариад 100% ёроолыг барина гэсэн юм байхгүй байхгүй. Тэгэхээр зүгээр яг юм зах зээлийн ингээд трендүүд ирж байгаа тийм том хөдөлгөөнүүд дээр ер нь бол ингээд нэрвэгдээд бүх мөнгө алдаал голно ингээд энэ тоглолтооч ерөөсө гарч болохгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын ерөнхийдөө амжилттай хөрөнгө оруулагч байна гэдэг нь яг үүндээ мөнгийг 10 нуулах 100 нуулах биш. Яг энэ карьер чи өөрөө амжилттай байгаа хугацаанд үргэлжилдэг байх чинь илүү чухал байгаа байхгүй юу. Тэгээ юуг ойлгосон бэ гэхээр вау ганцхан крипто бариад авахгүй энэ чи би ч бас нэг хугацаатай байх хэрэгтэй юм байна. Хажуугаар магадгүй нөгөө те зарим бондуудыг илэрхийлсэн одоо чинь TLT ч гэдэг юм уу тиймэрхүү ингээд ETF-үүд байвал зүгээр юм биш гэдэг иймэрхүү ойлголтууд ерөнхийдөө олж ирсэн байна. Тэгээд тэр үед ерөнхийдөө бол опшн арилжаанууд илүү сонирхоод тэгээд опшн арилжааг болохоор анх болохоор илүү нөгөө нэг 80 буюу гинэ сэтгэлгээр орчихсон. Яг би CFA буюу Chartered Financial Analyst гэдэг одоо энэ санхүүтэй холбоотой ерөнхийдөө нэгэн хүндэтэй орох шаардлагатай юм. Гэтэ яг үндэ бол трийг хийлээгээд мундаг арилжааж хөрөнгө оруулалт болно гэж бол үндэ байхгүй. Яг юм бос сурна. Суур онлууд бол аяг сурна. Тэгээд CFA тэр мэдээж яг опшнтай аяг том хэсгүүд байдаг. Тэгээд тэн дээр одоо чинь put call heritage гэдэг юм уу иймэрдүү опшнтой холбоотой ерөнхий ойлголтуудыг би мэдчихсэн болохоор тэрийг болохоор би ер нь хангалттай юм шиг бодоодсэн байхгүй. Тэгээд орж ирээд ерөнхийдөө опшн дээр тоглох тэгээд аяг мөнгө алдсан. Тэгээд нөгөө одоо бол ерөнхийдөө яг ингээд том зургаар харах юм бол миний опшн арилжаанаас болоод би одоо алдагтай байгаа. Тэгээд яг хуу крипто дээр олсон нөгөө нэг орлогоороо өөрийнхөө нэг юм мөнгө алддаг хоббигоо санхүүжүүлээд байгаа юм шиг тийм болоод ерөнхийдөө 2 жил явчлаа та. Тэгээд опшн судлаад явж байхдаа нэг юм айгу ойлгосон байна. Тэр маань юу вэ гэхээр ерөөсөө Америкт одоо чинь ингээд equity арилжж байгаа хүмүүс маань хамгийн дээд нь 2x margin байж байгаа. Тэр маань ямар ч өстэй гэхээр чи хувьцаагаа барьтаад тэгээд дахиад ингээд брокерс мөнгө зээлдэг арилж байгаа 2x арилж байна. Мэдээж future энэ арилж байгаа бол ондоо ерөөдөө холбоод байгаа. Жирийн брокер төр бол тийм. Тэнгүүд жирийн хүмүүсийн хувьд одоо зөндөө олон том хөрөнгө оруулагчдын хувьд одоо хэрэгэлдэг хамгийн энгийн одоо хамгийн түгээмэл одоо leverage авдаг схем нь ерөнхийдөө бол одоо опшн байгаа. Тэгээд сүүлийн 2022 оноос хойш энэ төр явсан зах зээлээр гарсан том өөрчлөлт маань юу вэ гэхээр опшнтой холбоотой нийт волны ерөнхийдөө 30-40% маань өөрөө 0DTE буюу 0 day expiration нэг өдрийн дотор хугацаанд уулздаг опшн болоод явсан байхгүй. Тэгэхээр энэ хүү landscape буюу одоо энэ опшнтой холбоотой зах зээл маань зүгээр нэг арилждаг схем байгаа тохсохгүй. Энэ зах зээлийг өөрөө хөдөлгөх ханшинд нөлөөлөх чадaltaй ерөөсөн ийм том ингээд ийм хөрөнгө оруулалтын схем болоод энэ чинь өөрөө ийм том зах зээл болоод хөгжсөн. Одоо чинь дэлхийн хамгийн их одоо опшн арилждаг хамгийн одоо том опшн волонтой газар явж өгч энтгэв болж байна. Тэгэхээр ер нь бол энэ ганцхан Америк гэлтгүү дэлхийд даяар ерөнхийдөө цаашдаа ч гэсэн хөгжих юм чухал одоо юм хөрөнгө оруулалтын сектор маягийн байгаа даахгүй. Тэгээд опшн ингээд судлаад явж байхдаа юг ойлгосон бэ гэхээр бид нэр вау ганцхан бид нар опшнаар ингээд юу гэдгийг чиглэлийн хөдөлгөөнийг барьдаг юм арилжаа хийхээс гадна давхар бид өчөө айгүй олон төрлийн хөлбөртэй арилжааны гэж боддог. Одоо чинь $100 хугацаа гэдэг энэ $100-аас хөдлөхгүй гэж бодож байгаа юм бол тэрэн дээр хөтлөө одоо чинь арилжааны хөлбөр гаргаад мөнгө хийх боломжтой. Нэгсэн то юм хөдлөхгүй гэдэг дээр хөтлөө тэгээд мөнгө хийх боломжтой. Тэгээд market maker-ууд буюу яг энэ зах зээл дээр оролцдог энэ цаатан байдаг энэ одоо юу гэдэг market making гэдэг нь Монгол руу би яаж оруулах юм бэ? Одоо бид нар ороод арилжаа хийх юм бол бидний эсрэг талын арилжааг одоо boost гэж өгдөг. Тийм firm-ууд одоо boost гэсэн үг байхгүй. Тийм boost-уудын жишээнд бид нар байрлалуудыг ерөнхийдөө position гэж харах боломжтой. Тэр trading view руу ороод бид нар ингээд зөвхөн ингээд хувьцаа хараад, үнийг хараад, өнгөрсөн ханцыг хараад, ямар volume явсан энэ гэдгийг ерөнхийдөө хараад техник шинжилгээнд хийх боломжтой байдаг бол давхар бид нар option нэг
яг опшнтой холбоотой тэр flow буюу тэр урсгалыг ойлгоод опшнтой холбоотой positioning ойлгох юм бол бид нэр давхар нөгөө market maker-ууд байна ямар төрлийн газар ингээд хаана мөнгө суулгацсан хаана хүмүүс bet хийгээд байгаа хаана хүн ерөнхийдөө мөнгө маань өөрөө байгаад байгаа одоо яг жинхэнэ одоо positioning буюу хүмүүсийн одоо мөнгө байрлуулсан байдал маань хаана байгаа харах боломжтой. Тэгээд тэрэн дээр үнслээд юу ойлгосон бэ гэхээр вау энэгээр чинь дамжуулаад бид нар зах зээлийг судалж болох юм биш үү? Зах зээл дээр нэгсэн одоо чинь юу гэх юм market маань өөрөө bullish байна уу bearish байна уу гэдгийг зөвхөн нэг одоо чинь ингээд юу гэх хэдэн макро датан дээр үзэлцээд fundamental дээр үзэлцээд би бол bullish би бол bearish гэдэг нэг хатан дээр очиж энэ дээрээ заавал ингээд тэрийг одоо юу гэх тугаа зоогоо тэрийг ингээд манад байх шаардлага байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор юу ойлгосон бэ гэхээр бид нар одоо мөлжөөстэй болон дээр 5 хон ингээд ажиллах юм бол би чартан дээр маркетинг хаалт болгон дээр bullish хаалт боллоо bearish хаалт боллоо гэж ярьдаг. Тэрийг юун дээр үндэслээд байгаа тэгэхээр зах зээл зүгээр унтсан болохоор bearish биш өссөн болохоор bullish биш байхгүй. Тэгэхээр зах зээл дээр байгаа нөгөө нэг market maker-ийн position-ыг хараад тэр position дээрээс үндэслээд бид нар үнэхээр энэ хаалт маань өөрөө юу гэдэг зах зээл дээр одоо тий хохирол буюу damage учруулах гэж ерөнхийдөө хаалт болов эсвэл энэ маань ерөнхийдөө одоо үргэлжлүүлэн constructive буюу одоо bull run буюу одоо өсөлттэй байх юм бол өсөлт маань одоо үргэлжлэлтэй хадгалахгүй тийм хүчтэй хаалт болов гэдгийг бид нар ерөнхийдөө энэ option data дээр үндэслээд харах боломжтой. Тэгээд яг миний хувьд ингээд юу гэдэг сахилга баттайгаар өдөр болго ингээд цаг зарцуулаад ингээд макро датануудаа дагаад option зах зээл ерөнхийдөө ойлгох дагаад би макрог амар сайн судалж чаддаг биш ерөнхийдөө би ингээд төлбөртэй үйлчлэгнүүд аваад ингээд макро шинжилгээнээр ерөнхийдөө ингээд мэдээллүүдийг энэ аваад Twitter-ээр ерөнхийдөө хүмүүсийн мэдээлэл аваад тэгээд яг ингээд дунд нь ивлүүлээ за нэг юм болоод энэ манайх ингээд ерөнхийдөө ярьдаг та бүхэн бас ажиллах юм бол тийм тэгээд тэрэн дээрээсээ давхар одоо сүүлийн миний ерөнхийдөө бол нэлээд бэлтгэжлээ одоо дата зүйл маань ерөнхийдөө бид нар опшн зах зээлийг ерөнхийдөө хаад ингээд тэн дээр үнэлээд шинжилгээгээд давтдаг. Тэгээд ажлын 5 хоног ингээд хүмүүстэй юм чанартай мэдээлэл ерөнхийдөө хүргэж байгаа гэж үзэж байгаа учраас одоо яг энэ фүү сервисээр ерөнхийдөө мөнгөтэй болгоно гэсэн илүү олон хүмүүс ихэд эвдэгтэй хүргэе гэдэг тал руугаа бас би жоох амбитлж. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас опшны сургалт сонирхож байгаа хүмүүс байх юм бол ерөнхийдөө опшны сургалт хийх гэж байгаа. Тэгээд яг хуу яаж хийх үгээд би бас сайн сургалтууд ингээд бэлдээд явж байгаа нэг ойлгосон юм байна. Юу вэ гэхээр яг ингээд 4 хоногийн дотор би орчмоор байгаа байхгүй. Ягаад тэгэхээр миний яг цаг цаа болцоогоо ингээд бодсон ч тэр яг тэрнээс олон хоног ингээд хичээл хийгээд суучна гэхээр төвхтэй байх гэдэг учраас 4 хоногийн дотор амжуулчих гэдэг. Гэтэл нөгөө опшны бүх ингээд концептуудыг 4 хоногийн дотор зааж болохгүй гэдэг. Тийм учраас би угаасаа анхан шат ерөнхийдөө аксэн шатыг одоо 2% агаад тэгээ анхан шатаа ерөнхийдөө хамгийн түрүүнд бэлэн болгоод тэгээд хүмүүс ерөнхийдөө авах бод. Тийм тэгээд бас мөлжөөстэй болон ерөнхийдөө уншаад тэгээд сүүлийн хэдэн саруудад доор хаяж ерөнхийдөө $100 зардал гаргаж ерөнхийдөө мөлжөөстэй болон уншсан хүмүүсийн би мэдээллийг татаад авсан имэйлүүдийн бүгдийг нь авсан байгаа. Тэгээд тэр усуудад би ерөнхийдөө хөнгөлтөө гэж бодож байгаа. Тэгээд одоо тэр хөнгөлтийг авах гад чинь имиж хүмүүс subscribe энэ хийх юм бол тэр бол өнгөрсөн. Тэгээд өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө доор $100 зарцуулаад мөлжөөстэй болон уншсан усууд байх юм бол ерөнхийдөө тэр хүмүүс хөнгөлт авах юм байна гэж ойлгож болно. Тэгээд ямар ч байсан сургалт бэлэн болоход үргэнэ. Тэгээд тийм байгаа. Тэгээд маркетинг ерөнхийдөө яг иймэрдүү үзээс харж байгаа. Тэгээд нэг иймэрдүү байгаа юм биш үү гэдэг ерөнхийдөө дүр зургийг ямар ч гэсэн хүмүүст өгье гэж бодлоо. Ягаад тэгэхээр би энэ бичлэгийг YouTube дээр тавьж байгаа учраас ийм олон багаа танилцуулах яриад байна. За тэгээд нэг сонирхолтой юм гарсан. Тэр нь юу вэ гэхээр GameStop. GameStop гэдэг ерөнхийдөө бол одоо тоглоомын CD энэ зардаг юм бэлгүүрүүдээр ерөнхийдөө бол хүмүүс сайн мэдж байгаа хамаатай амьддаг усуу. Тэгээд өнгөрсөн биднийг одоо зоос гэдээ галзуураад явж байгаа бас нөгөө талд нөгөө хугацааны зах зээл дээр нэг юм галзуур болж ирсэн. Тэр юу байсан бэ гэвэл GameStop тэгээд AMC өөрчөө одоо юу гэдэг те уламжлалтын төрөл бүрийн бизнесүүдийн одоо чинь хугацаанууд ингээ буудаа тэгээ hedge fund-уудыг бүгдээр ингээ одоо юу гэдэг short position бүгдээр ингээ liquidate болоод бодоо авах нь тэгээд нэг иймэр юм явж исэн байлээ. Тэгээд Wall Street Bet тэгээд нэлээд од болж байсан. Wall Street Bet тэгээд бид нас сонсч ирсэн. Гэхдээ яг нөгөө энэ наацыг байн гарчсан болохоор мэдгүй байсан баггүй. Тэгээд Warren Carey гэдэг ийм YouTube хийдэг залуу амар олон сая доллар хийсэн. Тэгээд тэр үедээ бүр энэ мэн өөрөө домог болоод кино олж гараад Dumb Money гэдэг кино олж гараад тэгээд сая гэсэн чинь нөхөр таваарч маань хэдэн жилийн дараа огт тав таг байж байгаа Twitter дээр юм бичиж эхлээд тэгээд би андроог өчигдөр баха тий өчигдөр лайв хийсэн. Тэгээд өчигдөр лайв хийгээд тэгээд ерөнхийдөө лайвын дараа GameStop-ийн мэдээд ханш унсан. Тэгээд ханш нь унахаар нь би ерөнхийдөө $30 би бас боддоо тэгээд орсон байгаа. Тэгээд яагаад орсон бэ гэхээр лайвыг өшөөд нэг 600 мянган хүн үзсэн. Одоогийн байдлаар бараг 1.2 сая үзэлцтэй байгаад байна. Тэгээд бүх медиагаар ерөнхийдөө ярьж байгаа. Тэгээд Warren Carey ерөнхийдөө юу гэдэг хөрөнгө оруулалт талаас одоо чинь зөв энэ юу гэдэг GameStop-ыг өснө унна гэдэг зөв бодсон ч бай буруу бодсон ч бай энд яг нэг тийм нэг төрлийн тийм
movement маягийн яваад байгаа байхгүй амар олон хүмүүсийн доор чинь олон хүмүүс итгэж чинь тэгээд тэр утгаараа ерөнхийдөө энэ дэр оролцсон гэж бодсон. Тэгээд positioning-ийг хэдүүлээ ерөнхийдөө анзаарах юм бол 5 сая ширхэг GameStop-ийн хувьцаатай байгаа даа манай. Энэ дэлгэцтэй бүгд байж байгаа. Ийм бишээ. Би бүгд дэлгэцээ зүйлчлээ. Шилдэг даа дэлгэцээ тэгэхээр жоохон том болгох гэдэг. За инкерээр дээр харж байгаа шүү. Тэгээд ерөнхийдөө манай хүний positioning болохоор юу гадаг гэхээр 5000 ширхэг ширийг ерөнхийдөө хувьцааг болохоор юугаар авсан. Спотор авсан. Тэгээд сүүлд ерөнхийдөө маркет хаацсан ханш дээр бол ойролцоогоо $150 сая арай хүрэхгүй. Тэгээд 6 сарын 21-нд хугацаанд дуусах $20 strike-тэй call option ерөнхийдөө бол авсан. Тэгээд энэ маань бас ойролцоогоо $150 сая ханштай. Тэгээд нэг одоор бол $300 сая позиц ерөнхийдөө ганцхан GameStop-ийн хувьцаан дээр бий болгосон байгаа. Тэгээд term structure-ыг харах юм бол term structure гэдэг нь юу вэ гэхээр option-ы ханшин ерөнхийдөө бол оролцдог одоо flexible volatility буюу ставлага гэдэг үздэг байгаа. Тэгээд яг энэ үзүүлэлт бол ерөөсөө бүр ингэж таацсан 300%, 250% өндөр буюу энэ жил одоо хүлээж байгаа савлага нь бол бүр энэ одоо хувьцаа бол дээшээгээ 4 дахин өсөх боломжтой, дуунал доошоо юу гэдэг 70% унах боломжтой гэсэн иймэрхүү хүлээлтүүд ерөнхийдөө ороод ирсэн байна гэсэн үг байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо option холбоотой нэг position харж болно энэ гэдэг яриад байгаа юм. Ерөнхийдөө бол эндээс чинь харагдаж байгаа. Тэгэхээр хамгийн том position одоо хаан цуглардсан байгаа вэ гэхээр ганцхан KT-ийн тэр $20 дээр байгаа position бол яг үүндээ жижигхэн байж тараад байгаа. Одоо хамгийн том ерөнхийдөө бол одоо энэ болохоор gamma цуглардсан gamma гэдэг зүйлийг харуулдаг. Энийг ойлгохгүйсэд байгаа суртан суугаад бас заалгаж болно. Тэгээд $50 дээр ерөнхийдөө бол асар хэмжээний gamma цуглардсан. Тэгээд хамгийн гол чухал одоо дараагийн resistance маань болохоор $30 дээр байгаа. Тэгээд хамгийн том ерөнхийдөө support маань доош $15 дээр байгаа. Ингэж ерөнхийдөө харагдаж байгаа. Тэгэхээр унах юм бол ойролцоогоор эндээс бол дахиад 50% унах боломжтой. Өсгийн бол нь ойрын хугацаанд бол ерөнхийдөө $50 хүртэл дээшээгээ мацах боломжтой хувьцаа болоо гэж би бол харж байгаа. Тэгээд энэ дээр яг ямар төрлийн арилжаанууд бас хийж болох хөлбөрүүд байгаа даа. Тэгэхээр спотор авсан хувьцаагаа ерөнхийдөө барьцаалаад тэгээд тэрэн дээрээс call option зарахыг ерөнхийдөө covered call гэж ярьдаг. Тэгээд covered call ерөнхийдөө зараад option маань нэлийн өссөн нэг хүлээж байгаа савлгаа буюу volatility маань их байгаа учраас тэрээс нэг премиум цуглуулах буюу ингэж нэг орлого авах юм стратеги ашиглаж байна. Тэгээд энийг сайн ойлгохгүй уусад бол it's okay тэрэн дээр заавал анхаарал хандуулах шаардлага байхгүй ягаад гэвэл бид скрипто толгойтой ID-нүүд ус юм. Тэгээд GameStop-ийн хувьд бол ийм тэгээд үргэлжлүүлэн англи сонирхолтойгоо бид нар бас чартн дээр бас бичээд явдаг. Миний хувьд бас өөрийн юу гэдэг сонирхлоороо жоохон позицууд нэгээд орсон байгаа. Тэгээд дараагийн нэг сонирхолтой төсөл маань юу гэхээр яг одоогийн байдлаар $162 сая үнэлгээтэй болсон Mother буюу Edge гэдэг нэртэй юм зоос гарсан байна. Тэгээд энэ Edge гэдэг зоосыг айгуу сонирхолтой хүн гаргасан. Тэр маань хин бэ гэхээр Iggy гэдэг нэг юм дуучин байдаг штэ. Би нэг гэр бүлийн гээд хайж гисэн энэ хүүхдтэй юм байл. Тэгээд хүүхдтэй болохоор Mother гэдэг зоос гарсан болоо гэж би ойлгосон тоххой. Тэгээд энэ дуучин байдаг да би дуугийн сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Австралийн rapper тэгээд модель хүүхэн гэж юм. Тэгээд Twitter айгуу идэвхтэй байдаг. Хамгийн гоё нь ингээд crypto амар сонирхдаг. Сүүлийн 3 жил crypto сонирхож байгаа гэсэн. Тэгээд энэхүү rapper-ийн нэр дээр хүмүүс ингээд шоолоод одоо чинь юу гэдэг өөрийнх нь нэртэй зоос гарах гэсэн юм ашиг. Тэгсэн чинь хүмүүс өөрийнх нь нэр дээр нэрийг ашиглаж зоос гарах гэсэн учраас шууд урьдчилаад өөрөө гаргачих гээд баг өөрөө гаргацсан. Тэгээд Twitter-ийн тэр мангар идэвхтэй. Тэгээд зарим нэг юмнууд нь жоохон том үний иймэрдүү яриа ийм үнтэй ихтэй болохоор юм. Хамаагүй оруулмаагүй санагдаад ямар ч гэсэн оруулаагүй. Тэгээд сүүлийн 9 хоног бол 34 нуурч ерөнхийдөө өссөн байгаа. Тэгээд энэхүү зоос маань ямар блокчейн дээр байгаа гэхээр Solana гэдэг блокчейн дээр. Тэгээд Solana дээр ерөнхийдөө би $10 байхад хүмүүсийг аваач гэж ярьжсэн нэлээд буулж байгаа, өргөжлүүлсэн буулж байгаа. Тэгээд Solana-гийн блокчейн дээр яг энэ удаагийн bull market-ээр ерөнхийдөө явж байгаа хамгийн гол одоо юу гэдэг хамгийн өргөн ирэлцэж байгаа блокчейн маань угаасаа явж Solana. Тэгээд хамгийн одоо хүмүүсийн анхаарлыг татж байгаа том meme coin нь өөрөө Solana дээр ерөнхийдөө гарч байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд миний крипто дээр bearish байсан гол шалтгаанууд маань юу гэсэн бэ гэхээр Америкийн regulation буюу ерөнхийдөө улс төр одоо энэ хуулийн орчин маань нэлээд хавчигдмал иймэрдүү орчинтой байсан бол энэ нөхцөл байдлууд нь ерөөсөө эрс ажиллаж байгаа. Тэгээд саяхан намайг Austin яваад консенсус оролцсон хүмүүс мэдж байгаа. Консенсус дээр юу болсон бэ гэхээр чинь крипто дээр хамгийн bearish байгаад байсан одоо чинь хоёр том одоо чинь хуулийн нэг байгууллага нэгт болохоор CFTC хоёрт нь болохоор SEC. Тэгээ SEC CFTC хоёрыг хоёулын төлөөсөн commissioner чинь хоорондоо ингээ юм яриад консенсусыг нэг дафаа юм цугаад ингээ ярилцлага хийгээд ингээ тэмдэн зөндөө олон цугласан байж байгаа. Тэгэхээр яг энэ дээрээс нь одоо чинь junior RFK те independent одоо Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд
бие дааж дэвшиж байгаа хүн хүртэл одоо тийм крипто яриа сууж ах шиг те өөрөө биеэр ирсэн. Тэгэхээр тааштай бол би бол үргэлжлүүлэн крипто дээр буулж байгаа. Дээрээс нь та миний ерөнхийдөө бол крипто дээр буулж байх яг бодол маань ч гэсэн яг бусад хүмүүстэй харьцуулбал нэлийн ондоо. Макрон дээр өнгөрсөн миний аргумент болохоор юу вэ гэхээр шүү дээ тий. Юу онцт нөхөө. Энэ ерөнхийдөө бол одоо ингээд yield curve маань одоогийн байдлаар юм inverted байгаа байхгүй. Тэгээд энэ нэг ингээд ажиглан бол юу гэхээр ингээд 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 6 сар, 1 жил ингээд 10 жил, 20 жил, 30 жилийн хугацаатай ингээд бондын хүүнүүдийг харуулж байгаа. Тэгээд одоо ингээд зах зээл дээр байгаа хамгийн том narrative юу вэ гэхээр урт хугацаанд энэ хүү урт хугацааны бондын хүү маань дээшгээ ингэж өснө гэсэн таамаг хүмүүс гаргаад байгаа байхгүй юу? Би бол яг энэ дээр сүүлийн үед бол эргэлзээд байгаа. Гэхдээ өсөх юм бол бид нар угаасаа хараад энэтэй холбоотойгоор угаасаа зөгтөөд энэ дээр бол угаасаа арилжаахын заавал одоо юу гэдэг юм bullish bearish гэдэг тийм нэг бодол дээрээ заавал одоо юу гэдэг тогтоол тацаалаад авахгүй байгаа шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол трендүүдэд дагаад явна. Тэгээд гол санаа нь юу вэ гэхээр урт хугацааны бондын хүү өснө гэж яриад байгаа бүх шинжээчнэр. Төв банк ч гэсэн энэтэй холбоотой айж байгаа заяа. Тэгээд крипто зах зээл дээр явж байгаа нэг сонирхолтой юм юу гэхээр крипто зах зээл дээр байгаа хамгийн амжилттай бүтээгдэхүүн, хамгийн өргөн хэрэглэгчтэй бүтээгдэхүүн крипто явж юу тавьж таарсан бэ гэхээр stable coin болж таарсан. Тэгэхээр USDT Tether дээрээс нь USDC буюу Circle гэдэг компани гаргасан USDC ба. За тэнгуут нь эдгээр нэг ширхэг зоосыг гаргаад тэрэн цаалтаа $1 тэнцэнэ гэж хэлсэн. За тэнгуүтээ тийм учраас stable буюу одоо тогтвортой гэдэг юм нэртэй. Тэгэхээр энэхүү тогтвортой байх зоос маань цааталтаа юугаар баталгаажаад байгаа вэ гэхээр биш үү эдгээр хүмүүсийн мөнгийг ингэж тоглоочоод цааталт нь эдгээр шигтэй бонд аваад байгаа байхгүй засгийн газрын бонд аваад. Тэгэхээр Америкийн ерөнхийдөө төсвийн хадаг өндөртэй хэмжээний бонд гаргаж зарцуулнаа зарж байгаа. Одоо бонд зах зээл дээр гаргаж supply буюу нийлүүлэлт аягүй өндөртэй байгаа энэ цаг үеүдтэй. Төв банк болон Treasury дээрээс нь Америкийн засгийн газрын ерөнхийдөө одоо байр суурь маань юу байх вэ гэхээр Treasury худалдаж авдаг, бонд худалдаж авдаг ийм төрлийн инструментуудыг бол эдгээр бол угаасаа systematically ер нь дэмжих юм байна гэдэг ийм таамаг ерөнхийдөө би гаргаад байна. Тэгэхээр stable coin-нууд маань Америкийн айдсыг хүртэн байна. Тэгэхээр яах вэ гэхээр stable coin маань ерөнхийдөө бол хэрэглээнд бол айгүй тийм өргөнөөр нэвтрэн илүү одоо хүн болгон ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг нэлээд тийм бүгээмэл бүтээгдэхүүн болж хувирхан. Тэгээд энэ stable coin-тэй холбоотойгоор юу вэ гэхээр крипто зах зээл рүү өргөжлүүлэх хэмжээний мөнгө орж ирэх юм байна. Тэгэхээр нөгөө мөнгө урсгал гэдэг зүйлийг бид нэр хэмжээний мөнгө ерөнхийдөө ирээдүйд орж ирэх юм байна гэж бид хамгаалж байгаа учраас эндээсээ ерөнхийдөө удаагаад дээрэс нь ерөнхийдөө хуулийн орчин байна өөрөө гоё болоод хэлчихэнгүүт би юу гээд хараад хэлж байгаа хэрэг вау крипто зах зээл дээр тохиолдож байгаа хамгийн буудч зүйл маань ерөөсөө энд болчихж байгаа юм. Тэгэхээр би бол одоо 2020 онд байснасаа ч илүү ерөнхийдөө крипто дээр буудч болоод хэлцээ. Тэгэхээр миний хувьд бол яг крипто дээр bearish болгоод байсан санаа зовлонд одоо зовлон төрүүлээд байсан ерөнхийдөө юмнууд маань бүгдээр ерөнхийдөө алга болж чинь. Тэгээд Байденыг би энэ удаагийн сонгуулиар ялагдаад Трампыг бол гарна гэж бодож байгаа. Трампыг авчихгүй л. Тэгэхээр крипто дээр буулж байгаа. Тэгээд өнөөдөр яг юу гэдэг энэ зах зээлийг сонирхоод өнөөдөр жишээ нь юу гэдэг энэ лайв дээр ороод ирсэн байгаа усууд бол би бол таадаг бол хүмүүс ерөнхийдөө нэг алхам урд байна гэж харж байна. Ягаад тэгэхээр энийг олон хүмүүс ойлгож амжааг байгаа. Тэгээ миний бодлоор бол одоо крипто зах зээл дээр оролцоход үнэнхээр тохиромжтой. Ханшны хувьд хямдхан байна. Үнэхээр чанартай мундаг төслүүд гарсан байна. Зүгээр нь хоос амт өгдөг төслүүд маань ерөнхийдөө бол одоо зах зээлээс шигшигдээд амар олон мянган төслүүд гарч учраас нөгөө өрсөлдөө маань өндөр болсон учраас яг юмаа ойлгоод юмаа сайн судлаад тэгээд зөв төслүүдэд худалдаж аваад явах юм бол үнэхээр зах зээл маань бодлох гэдэг байна гэдэг нэг юм гаргалгаа ерөнхийдөө гаргаад байна. Тэгээд крипто дээр өрсөлдөл буулж байгаа. Тэгээд энэ тэг холбоотой яриа маань. Тэгээ модуль гэдэг юм зоос гарсан байсан. Тэгээ сүүлийн ерөнхийдөө бол non-farm payroll-тай холбоотой зах зээлийн нэгэн том хөдөлгөөн орж ирсэн. Энэ хөдөлгөөнөөс болоод ерөнхийдөө ямар шүү байна. Тэгээ бидний хардаг үзүүлэлтүүд ямар байна гэдэг ерөнхийдөө сүүл чат орж ирсэн. Зах зээл дээр жоохон айц төрүүлж байгаа, жоохон анхаарал татж байгаа юмнууд бол байгаа. Мэдээж yield curve ерөнхийдөө өссөн, доллар чангарсан. Дээрээс нь SPY буюу S&P 500-ийн ерөнхийдөө ETF болох SPY маань ерөнхийдөө чухал нэг левелийнхаа доор гарсан. Гэхдээ still бол ерөнхийдөө бид нэр болж төгсгөл боллоо гэж үзэж байгаа. Тэгээд энэтэй холбоотой ерөнхийдөө бол чат бол оруулсан байгаа. Тэгээд
Ладук миний дагдаг айгуу мундаг ерөөхдөө бол арилжаач тийм нэг. Тэгээд би амар олон төрлийн ингээд арилжаачдыг дагаа зөндөө олон ерөөхдөө ингээд судалгаанууд авч уншиж үзлээлтэй өнгөрсөн хугацаанд тэгээд одоо especially би айгуу юм дээр анхаарсан гэхээр energy market дээр чинь ингээд айгуу анхаарал хандуулаа. Дээрээс нь option зарцыг ерөөхдөө дагах дээр би айгуу ерөөхдөө бол анхаарал явж ирсэн. Тэгээд төрөл бүрийн би чи айгуу нийтдээ газрын тос судалдаг одоо том ингээд амар олон сая доллар эргэлдүүлдэг одоо нөхдүүдийн байнгын худалдаж авдаг нэг судалгаа модлгаануудаас ч хүртэл уншаад нэг хэсэг солиорч тэгээд нэг өөдөртэй ч юм байлээ. Тэгээд яг харууд амар нарийн судалт юм байлээ. Тэгээд яг харахгүй нөгөө хөрөнгө оруулалтын салбар чинь өөрөө том учраас хөрөнгө оруулалт хийх гэж явж байгаа бол яг ядаж нэг юм дээр өөрөө мэрэгжлийн айгуу сайн байх хэрэгтэй. Тэгээд яг энэ energy зах зээл дээр бол мэрэгжсэн яг energy зах зээлийг айгуу мундаг дагдаг усудад айгуу байгаа даа. Тэгээд Josh гэдэг одоо чинь сүүлийн үед бол залуу шинжээчиг болоо би яриануудыг айгуу чинь ингээд сонсоод тагаад явдаг. Тэгээд Laduk'ын багт бол Bob гэдэг айгуу мундаг шинжээч байдаг. Тэгээд сүүлийн газрын цэцтэй холбоотой уналт тэгээд дээрэс нь refinery stock-ууд унсантай холбоотой бол энэ дээр бол таамаг бол айгуу сайн гаргасан. Тэгээд Laduk'ын хувьд бол PayPal дээр ерөөхдөө swing trade хийх ерөөхдөө бол ID оруулсан. Тэгээд PayPal-ийн хугацаанд дээр бид нар бол би бол буудаж байгаа дуудаж байгаа. Тэгээд миний анх сандад гэсэн price-наас бол нэг ойролцоогоор нэг 10% ашигтай байгаа, 15% ашигтай байгаа. Сүүлд бидний өгсөн option арилжааны санал маань ерөөхдөө бол 4 нугуулсан. Тэгэхээр тэн дээр чинь намайг дагаад орсон хүмүүс байх юм чинь 4 нугуулсан. Тэгээд миний хувьд бол яг мэдээж option дээр би амар их мөнгөөр бол авчихгүй. Тэгээд ямар ч байсан 4 нугуулсан юм бол арилжаа ерөөхдөө бол байгаа. Дээрээс нь spot угаасаа байгаа. Тэгээд PayPal дээр бол нэлээд буулж байгаа. Тэгээд зах зээл дээр бол яг PayPal дээр нэлээд буулж байгаа олон шалтгаанууд байгаа, олон шинжээчнэр байгаа. Жишээ нь зөндөө олон бизнеснэрүүдийн 13F гэдэг форум дээр ерөөхдөө PayPal авсан байна гэдэг мэдээлүүд бол гарч ирсэн. Дээрээс нь мэдээж payment network тал дээр дэлхийд даяар ерөөхдөө хүлээн зөвшөөрсөн ийм payment network гэдэг утгаараа бол айгуу мундаг. Дээрээс нь айгуух Америкт хэрэглэгддэг Venmo гэдэг ийм social media байдаг. Тэр жишээ PayPal-ийн. Дээрээс нь one click payment гэдэг яг ийм payment-ийг илүү хялбарчлуулах ийм төрөл бүрийн ерөнхийдөө инновацийг бол бид нараас өөрсдөө бас хийгээд байгаа. Тэгээд миний бас нэлээд буулгаж байгаа гол шалтгаан маань юу байсан бэ гэхээр би PayPal дээр юуг ажилласан бэ гэхээр PayPal маань ерөөсөө миний таамаглаад байгаа крипто зах зээл дээр хөгжүүлсэн хамгийн том бизнес болох stable coin-ийн бизнес рүү ороод ирсэн. Тэгэхээр эдгээр өөрсдийнхөө PayPal Pay Y USD ч илүү ямар ч гэсэн PayPal-ийн өөрсдөө stable coin гаргасан. Тэгээд энэхүү stable coin нь өөрөө Solana-гийн блокчейн дээр сүүлд нэмэгдэж байгаа. Тэгээд Solana-гийн блокчейн дээр бид token extension гэдэг технологиг ашиглаад confidential payment буюу хэн мөнгө явуулаад хэн хүлээж авч байгааг нь хүртэл нууцлан хадгалагддаг ийм ерөнхийдөө гүйцэтгэх хийх гэж байгаагаараа энэ төсөл маань өөрөө ганцхан блокчейн дээр ерөнхийдөө serious байгаад зогсохгүй зөндөө олон блокчейнуудын хооронд нь харьцуулт судлаад тэгээд зүгээр нэг гүйлгээ явуулах биш бүр нууцтай гүйлгээ хүртэл явуулах тал руу ерөнхийдөө бид судалгаа хийсэн байна гэж харсан байна. Тэгээд энэтэй холбоотойгоор надад бол PayPal-ийн крипто зах зээл дээр ерөнхийдөө нэлээд эрчимтэй тоглож байгаа serious player муу юм болов гэж бас хараад байна. Тэгэнгүүт заяа. За US Tether-ийн толгой компаниуд угаасаа Bitfinex-ийн залуучууд байгаа. Bitfinex-ийн бидний хувьцааг бол авч чадахгүй. Bitfinex өөрсдөө чинь гаргасан зоосмос Tether-ийн юм бол байхгүй. Тэгтээ нэг зоос байсан. Тэр бол тэгтээ сурахгүй хаа. Тэгээд Circle-ийн хувьд болохоор яг хэдэн хувь эзэмшдэг нь бол тодорхойгүй. Миний бодлоор бараг 20-30% нь бараг Coinbase эзэмшдэг байх магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр Circle-тэй холбоотой, яг crypto холбоотой яг энэ infrastructure play тал дээр ерөнхийдөө бол нэлээд буулгаж болох маань угаасаа Coinbase байна. Тэгээд Coinbase дээр би буулгаж байна, Coin дээр буулгаж байна гэдгийг бол хүмүүст бичиж хүргэсэн. Тэрнээс хойш бас ханч байна болоод 20% өсөлт үзүүлсэн. Тэгэхээр тэр арилжааг дагаж орсон улсууд байх юм бол бас ашигтай байгаа. Тэгээд Coinbase гэхдээ дараа би newsletter дээр ерөнхийдөө дахиад нэг ганц хоёр ерөнхийдөө чартнууд оруулаад бичиж гэж бодож байна. Өнөөдөр юм бол ярианд Coinbase хоёулаа ярианд биш. PayPal руугаа эргээд явах юм бол USDC гаргаж байгаа Circle гэдэг компани маань одоогоор бол хувьцаанд болохоор public болж амжаагүй. Гэхдээ энэ жил Америкт public болох сонирхолтой байна. Тэгэхээр public company болох буюу хувьцаагаа ерөнхийдөө нийтэд гаргаад тэгээд нөгөө IPO хийх гэж байгаа. Тэгтээ хүмүүсд мэдж байгаа хийх гэж байгаа. Тэгэхээр яг энэ stable coin-тэй холбоотой энэхүү бизнесүүд маань таталтын нэлээд анхаарал одоо татлын болоо. Тэгээд PayPal маань одоо яг энэ дээрээ зөв execute хийгээд буюу яг одоо энэ айгуу сайн хөдөлж чадах юм бол айгуу гоё тийм гоё зэг дээр байна. Тэгээд ямар ч байсан PayPal дээр үргэлжлүүлэн буулж байгаа. Silver болон алттай холбоотой бид нэр арилжаанууд бол ерөнхийдөө ярьж ирсэн. Тэгээд майнерууд буюу одоо юунуудын уурхайнуудын хувьцаануудыг бид нар худалдаж авсан. Тэгээд хөрхэн бас ашигтай байж байгаа. Сүүлд бас ерөнхийдөө алт болсон юунууд Silver-ууд ерөнхийдөө унах гадах шиг байх шүү гэж бас би бас сануулж ирсэн. Тэрний дараа мэдээж уналт орж ирсэн. Тэгээд энэ Joffrey гэдэг айгу мундаг шинжээч өгдөг. Тэгээд Joffrey-ийн гаргасан ID маань юу гэхээр Silver-ийг ерөнхийдөө өгсөн гэж хэлжсэн хүмүүс маань анх өөрөө энэ байгаа. Тэгээд сүүлд болохоор Silver-ээс гарцсан. Тэгээд одоо бол Whale гэдэг энэ хөө
ETF байсан баха энийг авлаа гэдэг хэлсэн. Тэгээд энэ маань болохоор юутай холбоотой гэхээр iron ore буюу төмрийн хөдөлгөөнтэй холбоотой. Төмрийн хөдөлгөөн маань өөрөө юунд хэрэглэгддэг вэ гэхээр ганд хэрэглэгддэг. Дээрээс нь ганг боловсруулахад юу хэрэглэгддэг вэ гэхээр когчлох нүүрс хэрэглэгддэг. Тэгээд когчлох нүүрсийг мэдээж манай Монгол маань хятад аюулгүй экспортлдог учраас манай Монголын эдийн засгийн хэрэгтэй байж болох зүйл development байж магадгүй юм байна лээ. Тэгээд гол энэ дээр цаадах аргумент маань юу вэ гэхээр хятад эдийн засгээс хэрэгжиж байна. Хятад маань ерөнхийдөө бол одоо юу гэдэг хямралаасаа бүр одоо сэргчээгүй ч гэсэн ерөнхийдөө хятад хувьцааны өдрөө мөнгө эргэж орж ирж байгаа хятад зах зээл маань ерөнхийдөө ерөнхийдөө тодорхой хэмжээнд сэргэлт үзүүлж байна гэдэг иймэрхүү хүлээлтүүд орж ирж байгаа учраас ийм бас арилжааны хөлбөмбөгийг санд болгож байгаа хаа гэж бас бодож байна. Яг бүтэн яг тайлбар энэ дугаарсаа бичээгүй. Тэгээд миний хувьд энэ бас сонирхолтой хөлбөр юм шиг санагдлаа. Тэгээд well гэдэг байгаа. Тэгээд когч нүсний бас ханшиг оруулсан. Тэгээд ерөнхийдөө 4 сарын ихээс хойш баха тий. Энэ чартнаас харагдахгүй ихээс хойш ерөнхийдөө бол bottom хийсэн байж магадгүй бол харагдаад байгаа. Тэгээд ямар байхыг бас харъя. Тэгээд ямар ч сонирхолтой. Сүүл бид нар drift дээр агай амжилттай airdrop ерөнхийдөө бол авсан. Тэгээд анх drift-ийг гарсан цагаас нь хойш би намайг дагдаг улсууд ерөнхийдөө бол санд болгож явж ирсэн. Тэгээд манай отгоо найзаас ихсүүлээд тэгээд энд байгаа зөндөө олон хүмүүс ерөнхийдөө бол airdrop-ыг авсан. Тэгээд авч амжиг улсууд маань санаа зовох шаардлага байхгүй. Дараагийн бид нэр airdrop авах боломжууд байгаа. Тэгээд угаас энэ дээр бас би линкнүүдийг ерөнхийдөө бол оруулсан байгаа. Тэгээд энэ вебинар дээр ашиглагдаад байгаа нөтийг бид нэр угаас би мүлжүүртэй болон дээр угаасаа оруулсан. Тэгээд энэ ямар нэгэн байдлаар төлбөр мөлбөртэй биш угаасаа шууд өнгөө орно. Тэгэхээр мөнгө төлөх уншдаггүй байсан гэсэн та бүхэн маань энэ мэдээллийг авах боломжтой учраас санаа зовох шаардлага байхгүй. Тэгээд мир евро ороод янз бүрийн ингээ пул байгаа заяа. Пуулны хажууд логод байгаа юм. Энэ логотой пуулууд руу орох юм бол шийдээ оноо цуглуулна. Тэгээ airdrop авах боломжтой. Camino дотор шийдээ энэ хүү пуулуудаас орчих боломжтой. Одоо чинь Jitos Sol гэдэг энэ бол энэ pair бол надад үнэхээр таалагдж байгаа. Яа тэгэхээр авах өгөөж мэж гэсэн хөрхөн өндөр зай 15% өгөөжтэй. Тэгээ давхар оноогоо аваад тэгээд ерөнхийдөө бол явах боломжтой ийм хөлбөр бас байгаа даа. Тэгээд эдгээрийг хэрэглэх юм бол дараагийн Meteora гэдэг энэ төслийн Meteora юм уу? Одоо юу гэж хэлсэн бүүм энэ төслийн airdrop-ыг авах боломжтой. Тэгээд энэ төслөөр би нэлээд буулгаш байгаа. Яагаад тэгэхээр энэ Jupiter дээр ажилладаг ерөнхийдөө багийн нөхдүүд угаасаа энэ төслийг гаргаж байгаа. Тэгээд яг энэ Solana дээр DEX-ийн өрсөлдөөнд бол нэлээд хүчтэй сүүлд орж ирж байгаа ийм мундаг баг байгаа даа. Тэгээд энэ нэг юм байна. Дээрэс нь Uniswap-аас айл 4 сард нэг юм энэс гарсан. Тэр маань юу гэхээр Cross and Uniswap Labs propose a standard for cross-chain intent гэдэг. Intent гэдэг маань юу вэ гэхээр одоо өмнө ингээ гүйлгээ явуулахаар жишээ нь smart contract руу жишээ нь энэ ингээд функцийг би дуудъя гэж гүйлгээ явуулдаг байсан бол одоо болохоор яах гэдэг вэ гэхээр би энэ зогсыг өгөөд энэ зогсыг худалдаж амаар байна гэдэг мэдээллийг өгч гэсэн. Тэр маань болохоор intent байхгүй. Тэр intent дээр үндэслээд ганцхан Uniswap дээр арилжаах хийх биш. Окей, ганцхан нэг chain дээр арилжаах хийх биш. Олон chain-үүдээс ерөнхийдөө тэр ингээ гүйлгээнүүдийг харьцуулж байгаа. Cross chain гүйлгээ хийх боломжтой болгож байгаа ийм ерөнхийдөө стандартыг гаргаж байна гэдэг. Uniswap ерөнхийдөө заарсан. Тэгээд Uniswap-ийн ханш гэсэн сүүлүүд бол өссөн. Тэгээд үргэлжлүүлэн зах зээл дээр байгаа айгүй мундаг юм. DEX дээр байгаа юм инновацлог төсөл байгаа даа. Тэгээд DEX-ийн төслүүд дээр ерөнхийдөө Uniswap-ыг өссөнтэй холбоотой жоохон сэргэлт орж ирээд амар болох гэдэг нь гэж бас бид бодож байгаа. Тэгээд DEX-ийн төслүүд дээр үргэлжлүүлэн буулж байгаа. Дээрээс нь Arbitrum дээр гарч байгаа сүүл бас нэг сонирхолтой санагдсан төсөл маань болохоор энэ Peer гэдэг бас сонирхолтой санагдсан. Тэгээд Arbitrum дээр угаасаа би буулж байгаа учраас Arbitrum дээр шинээр гарч ирж байгаа сонирхолтой төслүүдийг ерөнхийдөө байн би танилцуулаад явдаг. Тэгээд сүүлийн вебинар дээр бид нас 3 төсөл ярилцсан. Тэгээд тэр шиг 3 төслийг бас хад хэмжээг олсод байх юм бол харах боломжтой. Нэгэн дээр бид нэр airdrop авах гээд Galaxy янз бүрийн кампэйнүүд нас хийгээд явж байгаа. Тэгээд өнөөдрийн бэлдсэн материал тэгээд яригчсэн зүйл маань энэ хүрээд болоо. Тэгээд асуулт байх юм бол манайхан чатан дээр бичиж болно. Тэгээд магадгүй сонсож байгаа улсууд босод хүмүүст ерөнхийдөө хэрэгтэй мэдээлэл байж магадгүй учраас асуулт авъя. Тэгэхээр нөгөө усны төсөл дээр чи болж байгаа хэвээрээ юу? Ус нэр харуугаас болж байгаа. Ягаад тэгэхээр Америкт ерөөсөө ингээд сантехниктэй холбоотой шинжилэл ерөөсөө хийгөө 60-70 жил болцоо. Одоо дэлхийд ерөөсөө яригдах чинь том асуудал байна. Ерөөсөө ус болж байна гэж яригдаад байгаа байхгүй. Тэгээд яг хөө дээр үед нэг айгүй олон жил юм хин хүртэл явж ирсэн байлээ. Michael Burry хүртэл явж ирсэн байлээ. Тэгээд тэрхүү лист дээр ерөөдөө болж байгаа. Тэгээд харж агаад
Гол нь юу вэ гэхээр нөгөө оролтуудаа яаж харах вэ гэхээр нэлээд хүссэн гэдэг төслүүд байгаа учраас зах зээл дээр жоох ингээ pull back-ууд орж ирээ. Саний шиг pull back-ууд ороод ирэх юм бол илүү их шийтгэгдээд ороод ирчих жоо одоо жишээ нь үү 50 өдрийнхөө moving average, 200 өдрийнхөө moving average, 10 өдрийнхөө, 20 өдрийнхөө moving average-ууд ингээ зохиод ороод ирэхээр ингээд бол харцаад оролтуудаа хийгээд бодолтой байгаа. Тэгээд сүүлд чинь energy гэдэг хугацаан дээр бас оролт хийлээ гэдгээр ерөнхийдөө уншигч нартаа хүргэсэн. Тэгээд тэр маань юутай холбоотой гэхээр яг энэ utilities буюу бас energyтэй холбоотой хугацаа байгаа. Тэгээд тэр маань айгүй сонирхолтой юм юу болох гэдэг нь гэхээр нийт Америкийн одоо гаргаж байгаа цогны бараг 30 гаруй хувийг яваан дээрээс дата центр 100% ашигладаг болох юм байна гэдэг ийм мэдээлэл бас гараад байна. Тэгэхээр юу вэ гэхээр electricity буюу тогтой холбоотой юм чухал одоо дэд бүтцийн төслүүд маань ерөнхийдөө хугацаанд нэлээд буулгах одоо тийм төлөвтэй байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой бас хугацаануудыг бас хүмүүс санал болгоод ингэж явж байгаа. Улстай холбоотой гэсэн үнээр сонирхолтой. Тэгээд нэмж ерөнхийдөө судлах харьцуулах нь шаардлагатай байгаа. Миний хувьд бол тэгээд яг мөлжөлтэй болон уншихын давуу тал нь юу вэ гэхээр тэгтээ угаасаа $50 авч байгаас ерөөсөө яагаад байдаг. Би цааталт нь угаасаа айгүй хэмжээний мөнгө зарцуулж угаасаа судалгаануудыг авч уншдаг. Тэгээд таад бол угаасаа $50 байтугай угаасаа судалгаануудыг ерөнхийдөө бол ингээд авах боломжууд угаасаа байна гэсэн үг байхгүй. Тэгээд дээрээс нь угаасаа би өөрөө эхнээс цаатгаар угаасаа өөрөө зоосоо судлаад сонирхоод явдаг. Тэгээд тийм учраас миний бас зоостой холбоотой иймэрдүү хяндрын ID-нуудыг бол угаасаа ингээд шууд аваад явчих боломжтой. Тэгээд наадах нь чинь тэгээд би нөгөө зоос талаас нь PayPal-тай буулж байгаа гэдэг. Давхар нөгөө өөр төрлийн хөрөнгө оруулалт болохоор өөр боломжуудыг хараад байдаг. Тэгээд надад яг ингээд олон хүмүүс PayPal-аас нэгэн зэрэг боломж авч хараад байгаа гадагдаад байгаа байхгүй. Яа. Тэгвэл бид нар хиймэл оюухантай холбоотой 20 хугацааны жагсаалт оруулсан. 5 өдрийн постн дээр оруулсан байна. Тэгээд тэр бол харж амжаагүй усуд байх юм бол тэрийг харах хэрэгтэй. Аюул сонирхолтой жагсаалт байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн өмнө би 30 гаруй хиймэл оюухантай холбоотой хувьцаа болон зоосны холимог цуглуулга гаргаад тэгээд тэрийг хүмүүс сануулад тэгээд би надад яг таалагдж байгаа буулч энэ хоёр байна гэдэг би Akash 5-2 хүмүүс санал болгочихсон. Би одоогоор бүр найз чам заах гэж байгаа хэлчихсэн тий. Тэгээд тав миний хөшөө чи яаж хийж байгаа зүгээр одоо цаг гаргаад аваарай. Тэгээд $30-аас тэр чинь бараг хэд болтлоо өсөлтөө $800 болтлоос өссөн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө 35-6x хийсэн, Akash гэсэн 30x хийсэн. Тэгээд одоо дараагийн бид нар энэ хиймэл оюухантай холбоотой арилжаануудынхаа ID-нуудыг ерөнхийдөө цуглуулад би судлаад явж байгаа. Тэгээд хиймэл оюухантай холбоотой юмнууд маань жил гараа явуулчихгууд яг энэ зах зээл дээр нөгөө хин ялагч болж болох нөгөө хин ялагдагч байх вэ гэдэг маань илүү тодорхой болж эхэлдэг гэдэг. Тэгэхээр юу вэ гэхээр анх зах зээлийг айгүй тийм гайхшруулсан зүйл нь юу байсан бэ гэхээр OpenAI ChatGPT орж ирэл. Тэгээ large language model гэдэг зүйл нь вау энэ хүний хэл ойлгоод шүү дээ. Үнтэй ярилцаад шүү дээ. Тэгээ өөр хэлээр хүртэл явж ирсэн тэгээд явж ирсэн бол Claude жишээ нь өөртөө AI гаргаад Twitter AI гаргаад Facebook Llama гэдэг AI гаргаад явчихвал окей тэгээ it's not a big deal probably энэ чигээ бүгд ингэж чаддаг юм шүү гэх. Тэнгүүт нь яасан бэ гэхээр Midjourney гэдэг компани чинь зураг generate хийдэг AI гаргаад тэгсэн чинь OpenAI-с жишээ нь юу хийж байгаа гэхээр зураг гаргадаг дийгэр хийсэн юу лээ мартчихжээ. OpenAI-с ямар ч гэсэн зураг гаргадаг AI-тай сүүл бүр Sora гэдэг юу гаргадаг видео generate хийдэг AI-тай тэгээ voice recognition AI-аас гаргаж ирсэн. Тэгээд эдгээр чи бүгдээрээ нийлчингүүд нөгөө multi-modal буюу амар олон төрлийн юмыг хийдэг ийм системүүд маань бүгдээрээ нэг юм дотор орчиж байгаа байхгүй. Тэгээд дараад нь Microsoft-тай хамтангуудаа юу хийж байгаа гэхээр real time access буюу 2021 оноос өмнөх датануудыг онцлог байсан бол нөгөөд чи одоо 2024 онд юу болж байгаа вэ гэдгийг хүртэл нэг тэр ерөнхийдөө research хийгээд гарах боломжтой болчихгоод Google ороод хүн чинь юм хайх шаардлагагүйгээр зүгээр шууд ChatGPT-ээс юм асуух боломжтой болчихно гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт окей тэгвэл large language model маань ингэж хөгжих юм байна. Хүн хэрвээ ChatGPT гэдэг апп-ыг гар утсан дээрээ суулгачаад тэндээс хүссэн төрлийн юмнуудыг асуугаад явандаа жишээ нь юу гэх юм бүр хоолны газрын reservation-ыг хүртэл ChatGPT дотроос хийгээд ChatGPT дотроо код бичээ ChatGPT дотроос жишээ нь онцлоор явах билетээ худалдаж аваад видеогоор засаад зураг generate хийлгээд ингээд явуучих юм бол Google хэрэг болчихж байгаа тийм. Тэгээ сүүлийн үед бол би ерөөсө Google дээр жишээ гэдэг юм ерөөсө хайхаа болчиход байгаа байхгүй. Ягаад гэхээр нөгөө ChatGPT асуусан асуултанд янз бүрийн зар сурталчилгаан төр үзүүлэхгүйгээр шууд хариулж байгаа. Тэгээ айгуу гоё хариулт. Тэгэнгүүт надад бол тэр бол үнэхээр түн санагдаад. Тэгээд яг ингээ харангууд
технологийн нөгөө нэг shift гэдэг зүйл явдаг юм байна л да. Одоо жишээ нь юу гэдэг те 1990 онд одоо чинь ингээд юу гэдэг те интернетийн том хөгжил маань гарч ирээд тэгээд ингээд вебсайтууд энэ төр байгуулагдаад тэр үед бид нар тэр амар мунд ингээд одоо чинь ингээд стартапууд гарч ирж ирснээс бид нар ингээд юу гэдэг те Amazon, Google энэ төр мундаг компаниуд бид нар тэр үлдсэн байгаа шиг 20 хэдэн жилийн дараа бид нар энэ химэл оюухан гэдэг энэ том ингээд технологийн 90 үед юм хэд бид нар амьдарч байна гэсэн. Тэгээд энэ цаг үед яг энэ хувьслаас хоцорчих юм бол тэгээд irrelevant буюу одоо нөгөө тухайн компаниуд маань өөрсдөө бүр ингээд юу гэдэгтэй арчигдаад үгүй болоод тэгээд ингээд байхгүй болох ийм эрсдэл ерөнхийдөө одоо энэ том софтвер компаниуд тулгарч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр Google ч байсан, Amazon ч байсан, Meta ч байсан, Twitter ч байсан бүгд яагаад нөгөө нэг Nvidia-гийн чипийг авах гээд ингээд чичрээд дайраад өгөх гээд байгаа гэхээр нэг бол энэ AI гэдэг space дээр ямар нэгэн байдлаар том тоглолт болж чадахгүй бол тэгээд зах зээлээс зайл гэдэг ийм ерөнхийдөө бол нөхцөл байдал бүрдчихэд байна гэсэн үг байхгүй. Тэгээд энд айгу сонирхолтой. Тэгээд яг хөрөнгө оруулалт ингээд хийгээд олон жил явж байхдаа миний удаа дараалан гаргаж ирсэн айгу том алдаанууд маань юу вэ гэхээр ямар нэгэн салбар дээр би хамгийн шилдгийг авахгүйгээр илүү хямдхан санагдаад байгаа дандаа нэг 2-3 аваад ингээд алдаа гаргаад идэг. Тэгээд тэр алдааг би бас сая химэл оюухантай холбоотой хувьцаан дээр ерөнхийдөө Intel-ийг авснараа бас алдсан. Тэгээд одоо яг тэр алдаан дээрээсээ ерөнхийдөө бас суралцаад ямар ч ерөнхийдөө зах зээл дээр байсан юу гэдгийг бүр ингээд мөр илүү гараад тийм бусдаасаа ингээд давцсан тийм хэрэгүүлэгчийг ерөнхийдөө бол аваад явах нь айгу чухал юм байна гэдгийг бол илүү ойлгоод байгаа. Тэгээд яг юм graphic card маань айгу олон төрлийн компоненттэй. Тэн дээр чи ганцхан одоо чинь юу гэдгийг total unit байхаасаа гадна тэр чинь датагаа хадгалдаг unit гэж байгаа. Хоорондоо тэд нар чи харилцдаг одоо чинь линк үүсгдэг хэсэг энэ гэж байгаа. Тэгээд тэр болгоныг жишээ нь үйлдвэрлэдэг компаниуд энэ гэж байгаа. Тэгэхээр тэр болгон дээр ингээд тэр компаниудыг олоод судлаад үнэлгээ нь хэр байна гэдгийг хараад явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд яг сүүлийн үед бол яг би хүмүүс Micron-ыг санд болгоод MU гэдэг хүмүүсийг санд болгосон. Тэгээд харилцаа одоогоор ашигтай байгаа. Гэхдээ сүртэй бол ашигтай бол биш байгаа. Тэгээд 6 сарын 28-нд earnings буюу үлрэлийн тайлан гарна. Тэгээд тэр тайлан бас төгсөхөөр ерөнхийдөө тэрнтэй холбоотойгоор сурцаа минь хөрхөн хөдлөх болов гэдэг ийм хүлээлт бол миний хувьд орчсон байгаа. Тэгээд зүг байж таах нь буруу байж таах нь тэрийг бол мэдэхгүй байна. Оошин сургалт яаж явах вэ гэдэг асуусан байна. Би яг нөгөө хичээлээ яг одоо чинь юу гэдэг эхний өдрийн юм зан, хоёр дахь өдрийн юм зан гэдэг юмнуудаа яг бэлэн болоод амжаагүй одоо аахгүй чинь дээр ажиллаа. Тэгээд би нэг ингээд миний бэлдээдсэн юмнууд би нөгөө нэг юм юу гэдэг статистик математиктэй холбоотой юм концептууд их байгаа гэсэн болохоор би вау ингээд ярьчуд хүмүүсийн толгой ирчих юм байна гэж бодоод ерөнхийдөө аксэн анхан шат гэж хуваагаад явчих гэж бас бодсон. Тэгээд мөлжөлтэй болсон дээр нөгөө бид нар опшнтой холбоотой датанууд мэдээлэлүүд аяг ярьдаг болохоор уус ингээд опшны анхан шатны мэдлэг байвал нөгөө өгж байгаа мэдээлэлүүд хүмүүсээ ойлгох гэдэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр зарим талаараас би нөгөө хүмүүс ингээд миний бичиж байгаа нэг ойлгохгүй байгаа юм шиг надад нэг тийм хардл төрөөд байна. Тэгээд та яг яаж байгааг би 100% мэдэхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр ямар ч байсан нэг оошны сургалт хүмүүс суучид айгу зүгээр санагдаад байгаа. Тэгээд би 7 сарын ихээр ерөнхийдөө 4 хоног хийж өг зүгээр ч юм шиг наадмаас өмнө хийгээд явуучвал надад зүгээр юм шиг санагдсан. Тэгээд төлбөрийн хувьд болохоор stable coin төлөх юм бол 1000 картаар төлөх юм бол 1100. Тэгээд би юу гэж бодож байгаа гэхээр сургалтанд суусан хүмүүст давхар шууд мөлжөлтэй болон 1 жил унших юм гэдэг эрхийн ерөнхийдөө дагуулад өгье гэдэг нэг юм бодтойгоо. Түрүүн би ярьсан $100 доор хаяж төлөөд мөлжөлтэй болон өрсөн хугацаанд унш суусуудад би урамшуулах бодолтойгоо. Тэгэхээр тэр хүмүүсийн урамшуултыг хийдэг гэдэг шийдтэй байгаа. Зөвхөн тэр хүмүүс бас 1000-аас доошоо төлбөртэй байна гэж шууд ойлгож байна. Өөрчлөлт ярьчлаа. Опшны виштэй ингээд хүмүүс ингэж бодох гэдэг байхгүй. Одоо чинь ингээд маркетинг гэдэг Монгол залууч ингээд шийдсэн. Би ингээд опшн дээр мөнгө 100 ногоож ирсэн. Нэг одоо жишээ позицийг 100 ногоож ирсэн. 400 ногоож ирсэн. Хамаа. Тийм лотерей маягаар ингээд суглаа суулж байгаа юм шиг тийм сэтгэлээр орох юм бол хурдан мөнгө хийх гэж оролцсон шиг хурдан мөнгө аална. Тэгэхээр энэ юу вэ гэхээр опшн арилжсэн ч опшн арилжаагүй байсан чинь зах зээлийг ойлгох юм танд хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө нэг зах зээл дээр судалгаа хийж болох айгүй чухал механизмуудын нэг байгаа даа байхгүй. Тэгэхээр би нэг юм ингээд ойлгосон болохоор анх арилжаа хийж явах дуусна ингээд нэг хэсэг ингээд поинтн дээр тулгуур бач чинь арилжаа хийчих айгүй амарчтай уу. Одоо чинь юу гэж ярих гэдэг нь тэгэхээр за M2 буюу одоо ингээд тийм нийт одоо зах зээл дээр эхэлж байгаа мөнгөний хэмжээ гэтгэлээ байлаа гэж бодъё. Тэнгүүтээ за энэ мөнгөний хэмжээ өсөх юм бол юмнуудыг хөдөлж аав, энийг унах юм бол юмнууд зарна гэж бодсон байлаа гэж бодъё. Тэгээд тэгж ярилцсан бол одоо хугацаанд юу юм хийсэж богино хугацаанд ерөөсөн мөнгө олохгүй шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө макро дата ч байсан, хүрэл бүрийн датанууд нь юу вэ гэхээр олон төрлийн датануудыг, олон төрлийн ингээд мэдээллүүдийг олон газраас ингээд тогтвортойгоор, пуштайгаар байнга судал ингээд хараад тэгээд юу гэдгийг
Bullish олон мэдээ байна уу, bearish олон мэдээ байна уу гэдэг ингээд туулаад хооронд нь ингээд игнээд үзээд өөрийнхоороо ерөөхдөө одоо тэрийг ялгаж салгаж бодож ерөөхдөө одоо дүнлүүд хийх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр option зах зээл маань айгүй тийм чанартай датаг өгдөг. Чанартай гэдэг нь ямар учиртай вэ гэхээр яг нөгөө зах зээл дээр байгаа их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаа, их хэмжээний мөнгөөр арилгаж байгаа тэр оролцогч нарын ерөөхдөө positioning харуулдаг байхгүй. Тэгээд та одоо чинь санаж байгаа Warren Buffett Berkshire Hathaway жил болгон болдог амар том тийм митинг болдог. Тэр митинг дээр ингээд цуглараад тэгээд тэр үед юу ойлгоцсон бэ гэхээр ерөнхийдөө бол Warren Buffett Apple-ийн хувьцаануудаа зараад эхэлсэн байхгүй. Тэгээ манай хүн зарахтаас хойш шууд гаргаж ядсан гэж хэлсэн тэр dump хийх биш. Эхлээд яадаг вэ гэхээр хувьцаан дээрээс call option, over call тэрийг нөгөө нэг covered call буюу хувьцаагаа барьцаасан call option зарж байгаа. Тэндээсээ premium-а цуглуулж байгаа. Тэгээд бага зах зээл дээр ерөөхдөө let go хийгээд нөгөөсөө зараад ингээд явдаг байгаа байхгүй. Тэгээ айгүй сонирхолтой. Тэгэхээр том тоглогч нар маань ч хүртэл ингээд option-ыг ингээд ашигладаг. Тэгэхээр option маань юу гэхээр айгүй олон төрлийн ерөөхдөө арилжааны хувьцаатыг гаргах боломжтой. Амар тийм уян хат айгүй тийм гоё ерөөхдөө бол хөрөнгө оруулалт хийх юм одоо тийм инструмент байхгүй. За S гараар гэсэн байна. S асуулт асуусан. Нэг асуулт байна шүү дээ. Хоёр зоосны талаар юм асуусан юм ба. Phantom нөгөө нэг Sonic болж байгаа шүү дээ. Тэр нь одоо яг ямар учиртай Sonic болж байгаа юм бол Phantom-ийн цаашдаа өөрийнхөө санаа бодлыг хуваалцаар. Өшөө нөгөө BAT дээр баахан HMM, Mao Tai энтергээ баахан meme coin-ууд гаргаад байгаа бас учрыг нь ойлгохгүй байгаа хөө. Тэр дээр тийм ээ. Тэр нөгөө нэг за сүүлийнх нь хэлчихэ те Brave тэр нэг business development хийдэг нэг залуу байгаа даахгүй бандан залуу тэгээд тэрийг ингээд харах юм бол подкаст дээр айгүй идэвхтэй байдаг. Тэгээд хүмүүсийг оруулж ингээд яриамаар хийдэг ийм залуу байгаа business development одоо маркетинг талтай ажилладаг. Тэгээд Brave man сүүлийн үед хийх хамгийн том одоо мэдээлэл нь юу гэсэн бэхээр BET гэдэг доос маань өөрөө ямар ч utility буюу хэрэглээ байхгүй гэсэн. Хүмүүс ингээд браузерыг ашиглаад зүгээр сурталчилгаанууд блоклоод ингэж яваад тэгээд заримдаа Brave-с гаргах өөрсдийнх нь явуулдаг тийм сурталчилгааг ингэж харах юм бол урамшуулал зоос аваад ирсэн бол одоо бизнесүүд зүгээр ороод өөрсдийнх нь хүссэн төрлийн контентыг зүгээр BET-гээр төлбөр төлөөд ингэж маркетинг хийгээд сурталчилгаа хийх боломжтой болсон байхгүй. Тэгэхээр тэр утгаараа юу вэ гэхээр Brave гэдэг браузер маань зүгээр нэг браузер байгаад багсахгүй. Нэг талаасаа энэ чинь өөрөө дотроо search engine-тэй одоо яг энэ бидний ингэж митинг хийж байгаа шиг ингэж хоорондоо хүмүүс уулзалт хийж болдог ийм вебинар хийж болдог технологитой ингээд төрөл бүр юмнастай тэгээд дотроо нэг компанид авторсан VPN-тэй тэгээд ad ингээд болоод хийчихэж байгаа ингээд төрөл бүрийн юмнууд орцсон ингээд нэг тийм платформ маягийн болсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо юутай өрсөлдөж байна гэхээр Google, Twitter, Facebook гэмтэлтэй нөгөө нэг сурталчилгааны зах зээл төр өсөлтөд хийчихсэн. Дэлхийд дээр байгаа хамгийн ашигтай бизнесүүдийн нэг маань өөрөө сурталчилгаатай холбоотой зах зээл байдаг. Тэгээд Brave man өөрөө крипто хүмүүсийн крипто хэрэглэдэг улсуудын хувьд илүү нөгөө нэрвдий буюу одоо крипто сонирхдаг улсууд хэрэглэдэг. Яг одоо энэ би вебинарыг ч гэсэн одоо чинь Brave browser ашиглаад ингээд явуулж хахад айгүй олон крипто одоо сонирхдаг улсууд маань угаасаа хэрэглэдэг браузер байгаа. Тэнгүүд одоо би чинь нэг крипто төсөл гаргалаа. Саяны модо гэдэг чинь төсөл байлаа гэх юм бол одоо чинь EG орж ирэнгүүт өөрийнхөө зоослыг жишээ нь сурчтаа гэх юм бол Brave browser руу орж байгаа EG дээр кампайн үүсгэж тэр кампанийгаа BET гэдэг зоосоор төлбөр төлөөд нөгөөтгөө шууд ингээд хүмүүс сурчлаад явах боломжтой болсон байхгүй. Тэгээд энэхүү сурталчилгаа маань өөрөө зооснуудын ханшин ч гэсэн ингээд сайнаар нөлөөлөх боломжтой юм биш үү гэдэг тийм нэг аргументыг манай нөхөр таваарч маань гаргахтаад тэнгуүтэ тэр нөгөө Malta Enter гэдэг хятадтай архины нэртэй төсөлд яасан бэ гэхээр BET гэдэг зоосороо Brave гэдэг нөгөө сурталчилгаанууд явуулаад тэгсэн чинь нэрээ тэр нь айгүй олон хүмүүст хүрээд нөгөө ханшин ч гэсэн өссөн юм нөгөө ихэд сайн дүр зураг гарсан байгаа. Тэгээд хамгийн инээдтэй зах зээл дээр нөгөө нэг Brave-ийг сурталчлахад meme coin гаргасан чинь нөгөө meme coin-ууд нь өсөд байдаг Brave нь унаад байдаг нэг юм инээдтэй болоод байгаа. Тэгээд яг Brave-ийн зоос ерөөхдөө BET-ийг би хугацаанд бол нэлээд дажгүй ерөнхийдөө гүйцэтгэлтэй төсөл байх юм болов гэсэн хүлээт бол надад байгаа. Тэгээд би бас үд худалдаа авалт хийсэн гэхдээ алдагдaltaй байгаа. Тэгээд BET-ийг бол тийм FATMig би 27 25 оунцын тогт ерөнхийдөө хүмүүс дээр эвтэйгээр ерөнхийдөө худалдаа авах цаг болж байгаа гэж хүмүүс айгүй хэлж ийсэн. Тэгээд FATMig одоо төсөлтөд үзүүлсэн мэдээж одоо нэг 70 цент байгаа би буруу бодог бол тэгээд дараагийн одоо том гарч байгаа апдейт маань юу вэ гэхээр chain маань ерөнхийдөө шийдээд Sonic гэдэг chain рүү шилжиж байгаа. Тэгээд зоос маань өөрөө S гэдэг зоос болоод одоо нэгсэндээ Phantom буюу FTM гэдэг зоос биш ерөнхийдөө Sonic-ийн S гэдэг зоос болж байгаа. Тэгээд Ethereum layer 2 маягийн технологи болно гэж байна. Гэхдээ яг үүндээ бол өөрөө layer 1. Тэгээд Ethereum-тэй ерөнхийдөө энэ Arbitrum, Optimism rollup энтрийг хэрэгэлдэг энэ optimistic bridge-ээр ерөнхийдөө холбогдоод тэгээд Ethereum дээр байгаа төрөл бүрийн asset-ууд маань өөрөө Euro Phantom руу орж ирэх боломжтой юм болгож байгаа юмнууд ямар ч байсан хийж байгаа. Тэгээд Sonic гэдэг chain-ийг гарахаас өмнө нэг сонирхолтой юмнуудыг хийсэн юу вэ гэхээр төрөл бүрийн DeFi нэг том төслүүдээр ихэд шууд уурчилж холбогдоод тэгээд эдэн бүгдээрээ бид нэгээ Sonic дээр ланч хийнэ гэдгээ нэг нэгээр хэлээд хэлсэн байгаа. Тэгээд
Uniswap-ийн swap-тай төрстэй team гүйлгээнүүдийг секундэд 20,000 шиг гүйлгээ хийх боломжтой гэдэг нэг юм үзүүлэлтүүд яриад байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр production дээр гарч ирээд тэр үзүүлэлтүүд маань үнэн байгаад ингэж явчих юм бол нийт Ethereum дээр байгаа бүх roll-up-ууд нийсэн ч гэсэн Phantom шиг гүйлгээ хийж чадахгүй гэсэн. Тэгээд тэгээ үнэхээр хийж чадаад ингээд танигдаад тэгээд сонирхолтой гойцлууд гаргах юм бол Phantom бол хаална. Яг учраас Phantom дээр үргэлжлүүлэн буулж байгаа. Гэхдээ зах зээл дээр нөгөө нэг юм sideways хөдөлгөөнүүд айгүй ихтэй яг нэг тодорхой өсөлтийн трендийг байхгүй яг ингээд нөгөө макро датанаас одоо тийм савлаа ихтэй байгаад байгаа учраас яг нэг иймэрхүү нөгөө нэг зооснуудыг экспортоор авахгүй бол яг leverage центр харилцаад нэлээд төвхтэй байгаа тас үйлдэл бол. Тэгээ би hybrid liquid дээр сая нөгөө 5 дахь савлаанаас болоод зөндөө олон позициуд маань stop loss болоход ингээд хаагдаад мөнгө алдсан байсан чинь тэгээд ирэх 3 дахь жишээ нь FOMC meeting буюу төв банкны meeting болох ч байгаа. Тэн дээр одоо чинь юу гэдэг тийм Jerome Powell-ийг ямар шиг юмнууд ярих нь уу. Тэгээд төв банк маань ерөнхийдөө энэ жил одоо чинь тэгээд Caro cycle руугаа орох нь уу, 7 сард cut хийх үү, 9 сард cut хийх үү, эсвэл энэ жил cut хийхээ болох уу, higher for longer гэдэг одоо тэгээд stance барих уу, эсвэл бүр high хийн гэж дайрах уу гэдэг иймэрхүү асуултууд мэдээж байгаа. Энтэй холбоотой крипто зах зээлийн хөдөлгөөн богино хугацаанд хөдөлж байна. Гэхдээ яг том зургаар ингээд бид харах юм бол би нэг хуулийн орчин гэдэг энэ юмнуудыг харах юм бол крипто зах зээл асар том боломж байна гэж хараад байна. Тэгээд яг би бас ингээд нөгөө өрөөнд байдаг хүмүүсээс бас нэг ажигласан юмуд маань юу гэхээр хүмүүс ингээд нэг тоосыг аягүй одоо байгаа мөнгөөр аягүй авчдаг. Одоо чинь юу гэдэг тодорхой ингээд $10,000 байснаа $10,000-оор чинь юу гэдэг 10 зоос 1,000 таслаад авах биш ингээд $8,000 ч $9,000 нэг зоос авах. За энийг бодоолох юм байна хараас суучдаг. Тэгээ үнэхээр тэр нь бодоолоход өсчих юм бол аягүй хөнгө хийх боломжтой. Би ч гэсэн тэгж ярилцдаг байсан. Гэхдээ нөгөө талаа ингээд бодохоор бас тэр бас тийм амар тийм зөв стратеги бас биш. Ягаад тэгэхээр яг нэг төслийг хитрхийх ингээд нөгөө нүдийн ширхтэл хараад тэрийг ингээд хэтрүүлэн дагаад ингээд бүх хөдөлгөөнүүдээ дагаад Telegram дотор нэгтгэхдээ хүмүүсийн бичсэн болгоныг уншаа суугаад байх юм бол бас жоохон тайвширмаар юм биш үү гэж өөртөө бас бодох хэрэгтэй. Тэгэхээр би бол хүмүүсийг юу зөвлөх вэ гэхээр буулж байж болох үз нэлийн гайгүй юм хэд гүйцэтгэл өндөртэй сайн төслүүдээс хэд бол болио гэхэд нэг 10 төсөл аваад тэг мөнгөө тараагаад байлгах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүмүүс яадаг вэ гэхээр багхан мөнгийг юуг нь тараад юм агаад ингээд яг өндөө бол тийм ш $1,000 байсан ч гэсэн 100 тараагаад 10 байцаад байсахад тэр чинь хөрөнгө оруулалтын эхлэл байхгүй. Тэгэхээр нөгөө их мөнгөөр хийж гэнэ баг мөнгөөр хийж гэнэ богино хугацаанд их нугалах гадаах инээ тэр биш яг өндөө бол хөрөнгө оруулалтын зах зээл дээр үнэхээр амжилттай баймаар байвал хамгийн гол анхаарчтай юм юу гэхээр процесс дээр анхаарах. Хэрвээ чи зөв процесстэй, сайн процесстэй, сайн гэдэг юу гэдэг нь team management-тэй хөрөнгө оруулах юм бол урт хугацаанд угаасаа амжилттай байна. Тэгэхээр тэр процесс дээр айгүй анхаарах хэрэгтэй болов гэж боддог. Тэгээд би нэг тэрийг төгс эзэмшчихэд байгаа даа биш угаасаа айгүй алдчихсан учраас юу гэдэг нэг алдаанууд дээр ингээд суурлаад би энэ дээр алдсан биш те ингэж алдчихсан биш те гэдгээ бодоод нөгөө тэн дээр үндэслээд би ингээд тайлж яриад байгаа байхгүй. Тэгээд Phantom дээр тийм, PHD дээр тийм өөр асуудал байл манайхаа. Өөр байхгүй тэгээд бараг цаг болчихлоо те бид нар одоо нэг юм уу хоёр л асуудал байхгүй байна. Асуух юм уу биччихв. Окей. Манай ганцаар асуулттай байна. Бид нэр hybrid code-ийг л ер нь юу яахгүй. Сайн ойлгохгүй. Тэрээс оноож гарахгүй тэгээ арилжаа хийгээд байгаа юм л. Spot-оор гэхээр зөвхөн spot-оор л арилжаа хийх юм уу? Hybrid liquid дээр 10 сараас өмнө бүртгүүлсэн усууд дээр тэр нэг derivative одоо derivative буюу одоо нэг leverage-тэй хөшөөрөлтэй нэг future арилжаа хийжсэн усууд дээр оноо өгөөд байсан юм шиг байгаа. Тэгээ сүүл гаргасан тэр нэг announcement-ийг зааж би тэрийг нийтээс хайгаад олох гээд үзэх үү. Олдох юм болов шууд. Сүүл дахиад оноо өгнө гэд хэлсэн байсан шүү дээ. Тэгээд надад бол оноо өгсөн л байлээ. Тэгээд L1 point гэдэг аахгүй 700,000 оноо тарааглаа гэдэг. Тэгээд тэрийг хараа Discord руу н орж байгаа л уншъя да. Би тэр ямар хүн оноо аваад ямар нь авахгүй байгаа юм бэ гэдгийг юу яагаад вэ? Гайхаад байна. Тэрийг би нэг заваараа. Маск дээр болохоор заавал тэр юм хэрэгтэй юм. Би Discord дээр тэрийг асууж байгаад юу нэ за. Энэ дээр оруулаа, чатан дээр оруулаа. Яа. Энэ тайлбар харагдахгүй л байна.
Уусаа чи 200 уусаа excluded гүйлчтэй. Яа. Тэгээ намайг Twitter дээр дагуулсан байх юм бол дагаарай. Apple одоо үнэхээр эх 7 хоногт нөгөө WWDC гэдэг тэр нөгөө софтверийн девелоперуудтайгаа тийм апдейт хийх юм. Тэрэн дээр бас AI-тай холбоотой юмнууд танилцуулах юм шиг байлаа гэж хараад байгаа шүү. Oh yeah. Apple дээр ерөнхийдөө сүүлд гарсан том апдейтүүд нь юу гэсэн бэ гэхээр Warren Buffett зарна гэдэг мэдээлэл гараад жоохон унжсэн болон дагаад нь earnings дээр том мэдээлэл гарсан. Тэр нь юу гэхээр $100 тэрбум buyback буюу эргэж худалдаа авах гэсэн. Тэгээд тэрний дараа ерөнхийдөө нэлийн хүчтэй өсөд явцсан баггүй. Тэгээд одоо яг энэ химэл оюухантай хувьсгалын бид нар одоо чинь ингээд олон сегменттэд хуваах юм бол юу гэхээр нөгөө distribution буюу химэл оюухантай холбоотой чинь ингээд killer app гарлаа гэж бодъё л да. Одоо killer app гэдэг нь одоо чинь бодоо болдог одоо хүн болон хэрэгэлдэг app гэсэн үг. Одоо чинь TikTok, Instagram гэдэг бид нар чинь killer app гэж хэлж байна. За тэгэнгүүт тэрхүү killer app маань яаж нөгөө нэг олон хүмүүс түүх вэ гэдэг асуудал. Тэгэнгүүт хэрэглэгч хүмүүст одоо хурж болох нөгөө нэг channel буюу одоо сугууд те мэдээ social media-нууд байна. Тийм учраас хүмүүс одоо чинь Meta чинь AI space-тэй бодоолно гэсэн хүлээлттэй байгаа учраас Meta-гийн хувьцаа чинь өсөд үү. Ягаад гэвэл химэл оюухантай холбоотой яг үндэ Meta дээр ашиг авчирч болох ямар нэг юм бол юу ч болоогүй байгаа шүү дээ одоо. Google-ийг хүмүүст хүрч чадна гэж бодож байна. Ягаад гэвэл Google гэдэг одоо search engine байна, Chrome гэдэг browser байна, Gmail байна тий. Өөр одоо чинь юу гэдэг бидний өнөөдөр уулзах хийж байгаа Google Meet байна. Иймэрхүү төрлийн одоо чинь Google-ийн Google Drive гэдэг тий. Дээрээс нь Android гэдэг үйлдэл систем байна. Гэтэ Android-ийн үйлдэл систем яг үүндээ бас айгүй төвхтэй байгаа. Тэгэхээр open source. So open source гэдэг дахиад тэр чинь open source болгон чинь хадталтаа бас өөр төрлийн license-уудтай байдаг байхгүй. Тэгээд Google-ийн хувьд болохоор яг тийм Android бас яг өөрсдийнхөө яг бүрэн яг өөрсдөө ашигтай тийм механизмыг бүрдүүлж чадахгүй тийм бас нэг тийм орчин бас бүрдээгүй. Тэгээд яг хөө мэдээж тийм Android бас байгаа. Тэгээд иймэрхүү юмнуудаа ашиглаад ингээд за химэл оюухантай холбоотой ингээд үйлчлэгнүүд хүмүүс харах юм байна гэдэг тийм Microsoft мэдээж OpenAI-тай партнер. Тэгээд Microsoft-ийн мэдээж Office гэдэг хамгийн түгээмэл одоо хэрэглэгдсэн бүтээгдэхүүн байна. Дээрээс нь бидний Windows-ийн компьютерийн үйлдэл систем нь өөрөө Microsoft-ийн, дээрээс Microsoft Azure гэдэг одоо чинь cloud байна. Тэгээд Google бас өөрөөс нь гэсэн cloud-тай, Amazon мэдээж AWS гэдэг cloud service-тэй. Тэгэнгүүт хүмүүсийн хамгийн их итгэдэг, хамгийн их өөрсдийнхөө хувийн мэдээллийг байрлуулдаг хамгийн хүн болгоны одоо нэлээд одоо жишээ нь үгүй хайртай компани явж ерөөсөө Apple байгаа. Эргээд харах юм бол би л ингээд Facebook интернет дуртай шагаад тэгэхээр ингээд Facebook, Instagram нэгт айгүйх сувцгаа явдаг. Тэгээ хоёр дугаас Zuckerberg-ийн яг энэ нөгөө төртэй холбоотой янз бүрийн тийм opinion тэгээд нэг бэлгийн гаж донтой хүмүүсийг ингээд нэг газар цуглуулад тэр хүмүүсийг ингээд жоохон хүүхдтэй холбоотой илүү хялбар болгодог алгоритм интертэй энэ гэдэг ийм их мэдээлүүд нөгөөс ил болсон шүү дээ. Тэгээд тэр конгресс төр хүртэл бүр угаасаа hearing яваад хин Ted Cruz энэ хүчлэгийг асууад Ted Cruz юм асууадсан. Тэгээд надад тэр талаараа би бол ингээд энэ Zuckerberg-т бас нэг итгэдэггүй надад нэг тийм амар good guy юм шиг санагддаг. Тэгээд ингээд бодонгууд айгүй ихтгэл даасан мундаг компани явж байж Apple байгаа байхгүй. Google одоо чинь сүүл AI дээр юу хийсэн бэ гэхээр нөгөө нэг Gemini гэдэг нэртэй л AI гаргасан чинь нөгөөх нь Elon Musk-ийг зураад тагсан чинь 10 мөнгөтэй болоод зурж байгаа тэнэгтэй солироос. Тэгээд Apple-ийн хувьд одоо Siri гэдэг Apple-ийн гар утас дотор орсон voice chat байгаа. Voice одоо assistant байгаа тий. Энэ хүү assistant маань өөрөө AI дээр үндэслээд ерөнхийдөө айгүй smart болоод мундаг болоод явах юм байна гэдгийг бол одоо таамаглаад хэлчихэд байгаа. Тэгэхээр Apple гэдэг компани яг нэг бүтээгдэхүүнийг бариад хийгээд явахаараа тухайн зах зээл дээр доминант болж чаддаг компани. Тэрийг юун дээрээс харж болох вэ гэхээр одоо би яг одоо ингээд Apple-ийн цаг зүгээд үзэн цагны зах зээл рүү орж ирээд хүмүүс айгүй нийт шоолоод үзсэн шүү дээ. Хэлхтэй цаг багтаа яа тийм батарей нь хоолнд тусдаг юм. Тэгээ одоо яг үндэ хүмүүс одоо $10,000, $20,000 таг авч зүүх шаардлага байхгүй болсон. $300 Apple-ийн цаг авлаа тэр дотор ч бүх юм биш. Тэгэл өшөө жоохон хасаг баймаар байл үнэтэй хөлбөрийг авлаа. Осрын төрөл бүрийн осоо $100 авлаа. Бодоолж байгаа. Тэгэхээр яг Apple-д AI-тай холбоотой space дээр бол миний бодлоор яаж хийж байгаа л угаасаа айгу мундаг шийдэл бол би гаргана гэж бодож байна. Ягаад тэгэхээр language model бол нэг тийм big deal биш болчихлоо. OpenAI-тай хамтарсан ч байна уу, Claude-тай хамтарсан ч байна уу, хинтэй ч хамтарсан байдаг гэсэн Apple-ийн хувьд бол угаасаа ашиглаж болох үс foundation model угаасаа олно. Ягаад тэгэхээр
Facebook-ийн Llama чинь open source шүү дээ. Тэгэхээр Llama чинь ямар ч зардалгүйгээр чинь Apple хэрэглээд явах боломжтой. Тэр нэрээс build up хийгээд явах боломжтой гэсэн. Гэтэ нэг open source хийрэл хэрэглэнгүү цааталт нь ямар нэгэн тийм үр дагавар байхгүй гэж манайх хүмүүс ойлгох гэдэг тийм биш. Ягаад гэхээр open source нь өөрөө license гэдэг юм байдаг. Тэндээ нөгөө нэг GPL license байна уу, янз бүрийн license байна уу гэдгээс хамаарат тухайн нөгөө нэг license-ийг ашиглаж одоо open source бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа компани маань ямар үйлдэл хийж болох вэ гэдэг нь өөрөө хаалт болоод авчдаг байхгүй. Тэрийг жишээ нь юун дээрээс харж болохоор MongoDB гэдэг компани. MongoDB-ийн хувьд чинь MongoDB маань өөрөө open source. Гэхдээ open source тэр бүтээгдэхүүн дээр нь өөрчлөлт хийгээд cloud компаниуд тэр open одоо чинь юу гэдэг MongoDB гэдэг database-ийг хүмүүст одоо чинь юу гэдэг өөрсдийнхөө enterprise version-ыг гаргаж ирээд зарах гэдэг одоо чинь тэн дээр үйлчлэгээ гаргах гэж оролдох юм бол өөрсдийнхөө өөрчлөлт хийсэн кодыг нийтэд заавал ил болох хэрэгтэй гэдэг тиймэрдүүд чинь class буюу дүрмүүдтэй байдаг баггүй. Тэгэхээр ийм юмнууд байдаг. Тэгэхээр тэрийг бас айгуу сайн боловсруулж ойлгож судлах хэрэгтэй. Тэгээд Apple дээр бол миний бодлоор амар том боломж try хийжсэн үү? Яс дэрийг үзээгүй. Дээр нэг очин чинь хүмүүс оочоод байсан. Тэгээд 20 минут л үгэлээгээд тэгээ нэг серапи хийгээд мод тэгээд заахгүй гэдэг. Надад нэг амар том болох гэдэг нэг юм зүүн ихээр надад сонь санагдав. Үгүй ер нь бол амар тийм үг гэж бодож байна болчихсон шүү дээ. Гоё юм байлээ. Гэтэ AI-тай холбочих юм бол бүр солиор болох юм. Яг тэгс. Харин тийм. Хүмүүс бол тэгэж хараад байна. Гэтэ найз нь бол нэг тийм нүүрэндээ зүгээл ингээд нөгөө кинон дээр гардаг шиг нөгөө тийм юм бол одоохондоо мэдхгүй байна. Iron Man шиг те ингэж мэдхгүй. Тэр бол яавчсан ирээдүйд тийм болох гэдэг шиг. Арай л төгрүүлээд хийцэн юм шиг санагдсан. Тэрнээс бол тэр энэ тэнд одоо ингээд өөр газар очиж штэ Yosemite жишээлхэд ингээд батхад яг яг жинхнээсээ Yosemite байгаа шиг. За иргэн таарам чи ойрлох юм бол цоорой мөрөө. Бүр арай дэндүү хийцэн. Яг тэр арай мундгаа угаасаа тэр юуны Facebook-ийн нөгөө нэг Oculus-ыг угаасаа бүр нэг хөгийн тоглоом шиг болгочихлаа хүмүүс юм. Тэр мөрний чи хаажаад би хоёулангийн try хийж үзсэн. Apple-ийнх бол зүгээр бүр next level юм бэл. Гэтэ даач яг тийм гой өөрөө нэг demo app-нууд нь болохоор гоё бэлдсэн. Яг тэрэн шиг тийм яг тийм албан ёсны тийм сайн app нөгөө юунууд app-нууд орж ирэх. Тийм ээ. App-ийн хүмүүсээ хөгжүүлэх хэрэгтэй л байгаа юм байна. Тийм ээ. Хин Баатар юу яасан бэ? AI coin-уудын татах бодлого гинэ. AI coin-ууд дээр байгаа. Ягаад гэхээр яг хэмэл оюун ухаантай холбоотой салбарыг ингээд харах юм бол миний бодлоор яг нэг блокчейн талтай шийдэл бол одоогийн байдлаар бол яг тийм зах зээл дээр яг бодтой тийм хэрэглээг авчрах төвшөнд бол ирээгүй. Тэгэхээр юу вэ гэхээр рендерч хийсэн, таавч хийсэн, акаш хийсэн, бидний өмнө арилж хийсэн, авч хийсэн зүйлүүд хийсэн, аль нь гэсэн миний бодлоор бэлэн биш. Тэр яг хуу зах зээл мэдээж нөгөө крипто зах зээл мэдээж өөр амар speculative шүү дээ. Speculative буюу одоо юу гэдэг энэ ингээд үснэ, энэ тэгнэ гэж ингээд бүгдээрээ саагаад ингээд нэгнийгээ дагаад аваад байдаг. Тэгээд тиймэрдүү саагалцтай өсөлтүүд бол болохыг бол үгүйсэхгүй. Бусдаар бол яг том зургаараа бол одоо чинь энэ AI төсөлтэй холбоотой coin-ыг аваад 5 жил 10 жил атга өдр гэхээр бол юм бол мэдгүй. Одоо чинь Sam Altman-ы гаргасан WorldCoin гэдэг бас очоод WLD гэдэг тэгээд Optimism Stack-ийг хэрэглээд өөрсдөө chain-ийг дарах гэж явж байгаа. Тэгээд I'm not sure би бол тэр дээр яг тийм сүлтэй яг энийг хиймэн гэсэн opinion бол одоогоор бол бүрдүүлж чадахгүй байгаа. Тийм болохоор би бол авахгүй байгаа. Render дээр бол би дандаа үе нэг жоохон шортод бол нэг. Гэхдээ бусдаар бол нэг тийм render дээр амар bearish байгаа. Энэ одоо төсөс сүнэн мөн гэсэн бодлоо байхгүй. Тэгэхээр сүүлдээ Famous Fox юм яах гэдэг юм бэ гэдэг NFT. Famous Fox-тэй найз нь буулж байгаа. Тэгээд ер нь бол яг одоо NFT space би ингэж хараад байгаа байхгүй. NFT бол ингээд маркетинг хийхэд айгүй тийм тохиромжтой. Дээрээс нь яг энэ солооноо дээр байгаа NFT-ийн инновац бол амар хурцтай. Тэгээд ямар ч өөр одоо чинь юу гэдэг NFT-ийн marketplace-ууд багахааргүй тийм хасалтай гоё marketplace-ууд явж байгаа учраас солооноо дээр баригдсан байгаа байхгүй. Та ингээд Sensor, Sniper, Magic Eden-ийг ашиглах бол угаасаа шууд тэрийг амар ойлгоно. Тэгээд NFT space бол угаасаа бүр сая бол фад унтсан. Тэгээд миний бодлоор бол одоо жишээ нь юу гэдэг дараагийн 10x 20x 30x энэ их боломжуудад миний бодлоор NFT зах зээл дээр ингээд хөнгөө нуугдж байгаа. Тэгээд хаана байгааг би бол угаасаа 100% хэлж мэдэхгүй. Тэгээд миний хувьд бол ямар опин байгаад юун дээр болж байгааг таад бол угаасаа мэдчихэж байгаа. Тэгээд сүүлдээ Famous Fox дээр нь бол тийм
анхаарал хандуулаад байгаа гоёга. Амар ихээр аваагүй гэхдээ жоохноор цуглуулад авч байгаа. Найз нэг 4 ширхэг фокусд болцсон. Тэгээд одоо 5 дахь авах гэж захиалга өгсөн байгаа. Тэгээд өөр төслүүдийг гайг ашиг хийх юм бол тэгээд дахиад нэмж аваад тэгээд нэг биткойн үнэхээр чаддуул авахтай болон чадахгүй тэгээд тэр юуны famous fox тэр нэг инээдтэй гоё юм өнөдөр олж мэдсэн. Тэр юу гэсэн чамдаа нэг Camino штэ. Camino гэх finance. Тэг. Сапанагийн. Тэг. Camino-гийн founder-ийн юунд заяа Camino-гийн founder надад Fox дээр билээ. Profile picture. Мангар болшоогоос тий. Гэхдээ наад чинь гэхдээ бүх нөгөө founder, Solana-гийн founder дагцсан байл шүү дээ. Бас юм дээр. Тэгээд тэгсэн байсан. Өгшөө Famous Fox ч угаасаа юу штэ. Одоо энэ Solana-гийн угаасаа өвжид төслүүдийн нэг штэ. Угаасаа энэ чинь амар тийм нэр үнэтэй төсөл. Тэгээд дээрэс бид нар чинь Treasury-д баг 10 сая доллар, 10 сая долларын Solana-тай хаа. Зүгээр л угаасаа зүгээр төсвийнх нь зүгээр байгаа санхүүжилт нь угаасаа бүр тийм 10 сая долларын Solana болгонотой. Энэ чинь амар мундаг төсөл юу ярьж. Тэр би сая future-ийн ашгаар наадах чинь нэгийг харсан. Чи ч угаасаа NFT дуртай л та. Найз нарийн яг энэ удаагийн циклээр нэг ялгаатай юм NFT цэцтэй би буулшиж гэж байгаа. Тэгээ NFT цэцтэй айгуу тийм mature болоод байгаа байхгүй. Mature гэдэг нь ямар утгаараа гэхээр яг ингээд tooling талдаа ингээд infrastructure талдаа ингээд олон талаараа ерөнхийдөө айгуу тийм гоё гэдэг тийм ботод та. Тэгээд Solana тэгээд бүр тасархаа. Одоо чинь NFT-гээр чинь амар баг зардалтаар хэдэн сая NFT гарах боломжтой. Тэгээд PayPal энэ шиг компани Solana хэрэглэгч чинь эдний ч хувьд юу гэдэг өөрсдийнхөө брэнд хөгжүүлэлтэн дээрээ брэнд маркетинг дээрээ чинь NFT гаргаад хүмүүсээ NFT-гээр урамшуулад энэ төр явъя гэдэг юм бол хамгийн баг зардалтаар хамгийн олон хүнд хүрэх боломжтой NFT гаргаж болох блокчейн чиг явж Solana байгаа байхгүй. Тэгээд Solana-гоос өөр ингээд блокчейн space дээр NFT ягаад хөгжихгүй байгаа гэхээр нөгөө нэг modular гэдэг нэг ийм юу руу шилжчихсэн. Тэгээд Ethereum-с ингээд баахан layer 2-ууд гэдэг юм байх хэрэгтэй байна. Баахан IPC-гээр холбогдсон баахан ингээд Cosmos-ийн баахан блокчейнүүд байх хэрэгтэй байна. Тэгээд нэг ийм балаа юмнасаа болоод ийм зах зээл маань өөрөө жоохон ойлгомжгүй. Тэгээд хаана NFT ингээд marketplace нэг ингээд байх хэрэгтэй ингээд тодорхой болчиход байгаа. Тэгээд тийм болохоор энэ амар утгагүй. Амар олон layer 2-ууд байгаа. Layer 2 болгон дээр өөр marketplace байна гэх юм бол амар тэнийг угаасаа миний бодлоор NFT угаасаа Solana дээр бодоод Solana-аас юу бүх Ethereum-ийн юу биткойны нөгөө NFT-нүүдийг бүгдийг оруулаад ирсэн байл шүү дээ. Magic Eden дээр чарсан уу? Magic Eden ч өгшөө угаасаа өөрөө 4 билүү блокчейн угаасаа support хийгээд байгаа шүү дээ. Magic Eden чинь болохоор multi-chain NFT marketplace болоод хөгжсөн байхгүй. Тэгээд Bitcoin дээр юу аваад байгаа гэхээр сүүл нэг inscription гэдэг юм орж ирээд тэгээд inscription-тэй холбоотой тэрхүү ком хөдөлгөөнийг барих гэдэг үгс Magic Eden ч ороод ирсэн. Тэгээд Magic Eden амар мундаг баг. Тэгээд эднэр зоосоо гарах юм бол угаасаа бодоо болно. Окей. Ерөнхийдөө үг болтож өхөр болтлоо гэж ойлголоо. Тэгээд өнөөдрийн вебинар дээр оролцсон одоогийн байдлаар байгаа 25 хүнд хальт нэг цэг дээр үржиж сонгогч хүндээ баярлалаа. Тэгээд миний эддээ оролцож асуулт асуусан хүмүүстээс бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ хүрээд вебинараа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд эхнэр хүүхдүүгээс явъя даа ч одоо амжилттай. Тэгээд YouTube дээр үзэж байгаа хүмүүстэй баярлалаа. Мөчөртэй болсон дагаж амжаагаар та бүхэн дагаарай. Тэгээд бид www.цэг гүлжүүртэй.com мэдээлэл оруулдаг байгаа. Тэгээд бидний ажлын 5 хоног мэдээлэл оруулаад явдаг. Тэгээд дараа планах би 3 дахь 5 дахь хооронд ихэд бол гадуур явах учраас яг өглөөний мэдээлэл цагтаа орохгүй байх их талаас байгаа. Тэгэхээр ямар ч юм чартан дээр бид нар аягүй ихтэй байдаг. Тэгээд арилжааны төрөл бүрийн хөлбөрүүдийг байнгын хардаг. Та бүхэн хувьцааж арилждаг байсан, криптож арилждаг байсан, опшн арилждаг байсан. Та бүхэн бүгдээр нь чинь тохирч болоход тийм орчин энд байгаа шүү гэж хэлж байна. Тэгээд юу хэлж байна автах юу гэсэн чигээ. Тэгээд guys thank you. Тэгээд өнөөдрийн баяр гуйлаа. За өстэй сайхан. Баярлалаа.